За, залуу үедээ ярилцах хүсэлт, урилгыг маань хүлээж авч ирсэн Тэнгистэй баярлалаа. За, миний хувьд бол өөрөө чинь уншигч байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд мэднэ. Мэдгүй, танихгүй үзэгчдэд өөрийгөө эсвэл уншихаас гадна бас бидний мэдэхгүй Тэнгис гэж хэмээн өөрийгөө танилцуулаад тэгээ хоёлаа яриа эхэллээ. Ер нь бол сэтгүүлч гэсэн тодтол тавих шаардлагатай болно. Зохиолч гэж хараахан нэрлж болохгүй байгаа. Ер нь тийшээ явж байгаа. Тасгалж явах одоо өөрийгөө илүү ирж хайх тэр шатанда явж байгаа учраас ямар нэгэн бүтээл гаргаагүй байгаа учраас арай хэлж болохгүй байх. Гэхдээ ер нь ирээдүйд зохиолч гэсэн тодтол тай болох гэж одоо яг эд хөдөлмөрлөх тэр шатанд тал явж байгаа. Тэг бичих туртай тийм залуу. За одоо бичдэг хүнтэй ярилцах гэд бүр миний өөрийн сонирхол төрөөд гой санагдаад байна. Тэгээд нөгөө асууж болох хэдэн оных вэ? Би нөгөө одоо хэдэн орчим насны ямар үедээ ярилцж байгаа? 2000 он. Манай хот чинь ингээд нөгөө гол чимгэн бүх залуучууд л байдаг. Тэгээд нэг өөрийнхөө хувь ертөнцийг хоттой ингээд бие авч явж байгаа одоо хувь хүний соёлыг бас гоё харуулах үүднээс өөрийнхөө хувь ертөнцийг илэрхийлсэн энэ нөгөө өнөөдрийнх юм хувцсны онцлогоос гэх юм уу сонирхож асууж байгаа. Яагаад жишээ нь ирэх зүйлсэн байгаа юм те? Буддист юм уу? Гэх мэт. Өнөөдөр бол би бас тэгтээ бүр байн өмсдөг хувцас өмсч ирж таарсан байна. Тэгэхээр асуулттай бас оновчтой нийцсэн юм шиг байна. Ерөөсөл хар өнгө тэгэл энэ дотор аян хар цамц дээгүүр нь хар бодуулах давхарлаа өмсчдөг. Тэгэхээр ингээд ер нь хаач явсан болохоор тэг тухтай байдаг. Бараг энэ жигтэй шинэ жилд орсон ч чадна. Тэгээ ер нь бол өдрөө болгон өмссөн ч уйддаггүй. Яагаад хар өнгө вэ? Гэхдээ хар өнгө одоо тэгэл хүмүүс сэтгэл зүйн шаардлага янз бүрийн юмар нь тайлбарлал байдаг. Надад бол зүгээр аюу тухтай тайван байдаг. Тэгээ өөрийгөө бас илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. Ерөөдөө их тийм тайван л амгалан юмд ч хичээхгүй. Тийм сонголтой тийм. Тийм. Штэ ер нь баг бүхний бас нийлбэр штэ тий. Тийм бас. Дүгнэлт өнгөч юм уу? Ирэх нь болохоор эрхийг маань унших энэ соёл чашны талаас нь биш. Ерөөдөө цаад утга агуулга соёл болж төлөвшсөн талаас нь жоон судалсан. Тэгээд надад маань уншиж суухаар цаад шашны гэхээс илүү нөгөө жоон бясалгал болдог. Төвлөрөх шаардлагатай. Тэгээд яг тоолоод 108 булаа чаддгүй модерт 21 уншчих юмсан гэж чийдэг. Тэнгүүт бид нэг тайвшраад стресс бухимдал нэг ингээд зовоогоод байсан юм байвал мартчихдаг. Тэгээд дээрэс нь хамгаалалт болгож зүүдэг. Тэгээд ер нь эд зүйлд чи хүн өөрсдөө л утга өгдөг юм чинь. Тэгээд миний эрхэндээ өгс утга бол зүгээр хамгаалалт л гэсэн. Тэгээд ийм зүгээрээ бас тайван бас хамгаалагдсан юм шиг мэдрэмж. Тэр нь бас нэг юм эрхэнд ч нэг гоё сэтгэлийн тийм утга уулаас гадна фэшн элемент байгаад байна тий. Тэрээс юм хар ирэх харчаагүй юм шиг. Тэр талаас бас юм. Би бас ийм янз бүрийн аксессуарис их туртай тийм содон шийдэлтэй юм хум энэ тийм таралтаар авчдаг. Тэгээд зүүхрээ бол зөв хичээд идэг. Хитрхи содон болохоор. Хойлоос төстэй хоббитай байна. Манай гэхдээ танаа үе чинь нөгөө бидрийг бодвол нөгөө ганган хүн нэг жоох ичмээр нөгөө бид нар шинэ готл өмсөж орохоос ичдэг байлаа шүү дээ хичээл тий. Тэр үеэс бол арай дээрдэд гоё өөр илэрхийлэлтэй үеийн ингээд хувь нь аюу нэмэгдсэн шүү дээ тий. Тэрийг яг та нар бидний үеийг мэдэхгүй байх л та. Тийм л одоо бас хоосон цулгаа байсны шинж байхгүй. Тэгээ миний хувьд тааралт болгонд ч нэг тийм юм фэшнабл хамгийн л ер нь гоё өөрийн илэрхийлэлтэй хүний нэг байгаа. Тэгээ хар өнгийг бас миний бодлоо ингээ хоёр өөрөөр өмсөд байх шиг. Ихэнх нь жоох ингээ заримдаа би ингээ гудамжинд ингээ алхаж яхаар их сони юм ингээ яг бичих цайвар юм өмсдөг ингээ ганцаараа ингээ нэг юм олон ингээ хар өнгөтэй зүрдэг байхгүй. Тэгэхээр хар өнгийг сонгодог өнгөөр нь өмсөд байна уу? Эсвэл нөгөө зүгээр л
бараан болохоор нь тий. Энэ хоттоо ингээд нийцүүлээд ч юм уу ингээд өмсөд байна уу гэд. Өчигдөр гой сэтгүүл харлаа. Ямар гой нэр өгсөн бэ? Континуум тий. Жохон физик нэртэй тий. Хин өгсөн бэ? Одоо сэтгүүл ерөнхий редактороор ажиллаж байгаа. Лавцэр ингээд манай ажлын хамтрагч бас бичдэг цөөхөн залуучуудын одоо нэг гэж болон доо. Тэгээ нэр олсон. Унтаг таалагдсан. Зөвхөн дагьяа ер нь бас наад нэрийг чинь бас багийн өгөхгүй хаа асуусангүй тий. Гой нэртэй үзэсгэлэнтэй сэтгүүл гарсан байна тэгээд сэтгүүл би бүр 1-2 дугаар ангид байхдаа л тэр үед чинь ТV зоон моон инфо гэдэг нэг 7 хоногт томшил сэтгүүлээс гардаг гэсэн. Тэрийг би бүр цуглуулад ингээд хажууд ингээд үүж тавьдаг. Тэгээ нэг өрөөнөөс нөгөө өрөөлөө явахдаа нөгөөтөө хамт тэрээ явдаг. Тэр тийм хоббитой хөвгтэйс. Тэгээд юм биччихэл байгаа юм чинь нэг сэтгүүлийн төрөл рүү орж үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй л хэлсэн. Тэгээд тэр мөрөөдөлтөд бол сая хүрч яг ажилласан сэтгүүл ахартай аваад удаагүй бас тийм мэдрэмж шинэ мэдрэмжтэй байж байна. Тэгэхээр гоё сэтгүүлээрээ дамжуулаад тий гоё Улаанбаатарын залуучуудын стрит фэшн энэ талаас гоё контент оруулаарай гэж захи. За баярлалаа. Санаандаа хийнэ. За ингээд эхний хэсэг менторшип буюу одоо миний хөтөлбөрийн сургууль хөгжүүлэх хоббиний хэсэг байгаа. Энэ дээр бол оролцогч зочин маань өөрийнхөө бодсон сансан асуумаар исэн зүйлээ асууж зөвлөгөө авах гэх юм уу. Гэхдээ өөрөө тэрийг ингээд зөвхөн нэг юм асуулт байдлаар ш. Шугай өөрийгөө тайлбарлаад илэрхийлээд асуугаарай. Зөө. Би өмнө нь танаас ярилцлага авах гэж бас нэг санал тавьж ирсэн шүү дээ. Тэр үед бас энэ сэдв надад бодогддог байсан. Гэхдээ тэр үед энэ асуудал надад бүр даамжраагүй яг дөнгөж мэдэгдэж эхэлжсэн тийм асуудал байна л та. Тэгээ тэр юу юм гэхээр миний одоо сая 6-7 жил ажилласан газраас одоо гарсан тосх нөлөөсөн зүйл. Тэгээ тэр юу вэ гэвэл сошиалд байгаа хүмүүсийн одоо өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүсийн огтхон ч нэвтрүүлэхгүй байгаа энэ хандлага би бүр баг траума авч эхэлсэн л дээ. Сүүлийн жилүүдэд тэгээд бүр энэ community үүсдэг. Тэгэл тэрнээсээ өөр үзэл бодолтой хүнийг ерөөсөө оруулдаг. Тэгээд нэр хоч өгдөг. Заавал тэрний энэний талынх болгож бас ямар нэгэн community-д хамааруулах гэж оролддог. Би даасан одоо хоёр талынх нь байр суурийг аль алиныг сонсоод бодоод явж байгаа хүн байх боломжийг үүсгдэг ийм маш хүчтэй сүрэг гарч ирж байгаа юм шиг санагдчихсэн л та танд анх санал тавьж байгаа үед. Тэгээ тэр бол би одоо юм бичээд байна гэдэг чинь нэг өөрийн гэсэн дуу хоолойг хүмүүст хүргэх гэдэг юм л гэсэн. Өөрийн биш юмаа гэхэд өөр одоо хүмүүсийн дуу хоолойг дамжуулах. Тэгээд нийтээрээ ханарч байгаа тэр үзэл бодлын гол баримжаалаа тэр хүмүүст таалагдах нийтлэлийг бичих, таалагдах пост бичих бол амар амархан зүйл шүү дээ. Тэгээ за яг өнөөдөр өглөө ингээл биччихвэл лайк, шеэр аваад явчихна гэдэг. Тэгээ тэр бол аюу чухал ажил биш. Хүмүүс юуг нь орхигдуулаад байна гэдэг дээр төвлөрөх чухал санагддаг. Тэгээ тэр дуу хоолойгоо бичихээр би аль нэгэн талыг нь одоо нэр хоч зүүчих гээд тэгээд комментор нь баахан өөртөө асар ихтэй хүмүүсийн шүүмжлэлүүд ороод ирдэг. Тэгээд тэндээс би маш хасарсан. Тэгээд ерөөдөө бол дуу хоолойгоо ингэж чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх тийм зориг надад байхгүй юм шиг мэдрэмжийг авч ирсэн. Тэгээд энэ бол гүнзгийрсээр агаад ноднонгийн хаврын чагсаалаас хойш чагсаал дээр бол асуудал нь юу байсан гэхээр яг миний үеийнхэн чагсаж исэн. Тэгээд би бол тэрэн дээр бас өөр юмнууд хэлмээр байсан. Тэгээд хэлүүл шууд олоолох гэсэн. Би ойлгосон чиний. Тэгэд эндээс би ингээд сэтгүүлч гэж байгаа юм бол юмаа хэлэх зоригтой байх хэрэгтэй. Тэгтэл над тийм зориг алга байна гэж би дүгнсэн л дээ. Залуу болохоор ч бас тэгээд
хүлээлдэг байх. Тэгээд энэ зориг байхгүй бол би сэтгүүлч гэж өөрийгөө тодорхойлох их дэмий асуудал байна гэж. Тэгээд хүнтэй ярилцлага хийгээл урлаг соёлын хүмүүсийн ертөнцийг уудлал яваад байгаагаа би яг сэтгүүл зүй гэж хэлэх дурггүй. Энэ бол бичих хоббиний л ажил. Тэгээд энэ салбараасаа гарсан. Салбараасаа ч гэж ажилласаа гарсан. Тэгээд танаас асуух гэж байгаа юм юу гэвэл та бол тэр зоригийг бол хангалттай хэрэгшээдэг хүн. Тэгээ комментээр орж ирсэн хүмүүстэй бол шууд үзэлцдэг. Гамтан буурдаггүй штэ. Тийш тийм юм тий. Энэ юмн дээр энэ юуг яаж олж авах одоо зориг гэдэг юм уу? Шийдэмгий байдал, шантаршгүй байдал гэдэг. Масыг үзэл бодлоос ангид юм хэлж байгаа одоо зоригтой байх энэ байдлыг хаанаас олж авсан бэ гэж. Эхлээд би нөгөө өөрөө ч уншигч болохоор одоо яг ингээд учраас өөртөө бичиж байгаа учраас тэр текстийг уншаад нэг бас характер гэх юм уу хүнээ ингээд гадралдаг шүү дээ тий. Тэгэхээр магадгүй гарцаагүй л тийм зохиолчийн тийм мэдрэмжтэй жоохон бас тийм эмзэгтэй сенситив тийм ертөнц байгаа хэл та. Тэгээд яг юу гэдэг мэрэгжлийн сонголтоор эсвэл амьдралын шаардлагаар эсвэл сонирхоо ч юм уу те сэтгүүл зүй гэдэг энэ сэтгүүл зүй гэдэг чинь ер нь бол засаглал гэдэг их гоё хэлээд байгаа боловч бас хүчний эрх мэдлийн те одоо тийм яг эсрэг юм харшилтах шинж гарчаад байгаа хгүй те. Тэгэхээр чиний нөгөө хоёр өргөж хоорондоо харшилтж чинь те нэг хүчний зодоо эрх мэдлийн зодоон дунд ажил үргэн орчод байдаг. Гэтэл дотор ертөнцийн дотор нь болохоор зохиолч те байгаад байдаг. Тэгэхээр өөрөө чинь асуулт над одоо дилемма гэж хэлдэг штэ ийм зөрчил. Надад бас байхгүй биш байгаа л да. Би ерөөсөө чамтай тэр эхний удаа ярилцж байхдаа хэлсэн штэ. Надад тэр хүмүүсийн одоо ингээд бичиж байгаа өнөөдөр ч юм уу ингээд бичиж байгаа тийм субъектив дайралтууд, комментууд энэ тэрэнд хүн тасна гэж байхгүй. Өдөр болгон аимшигтай бүдүүлэг те. Тэгэхээр магадгүй олон жил нэг би 10 жилийн өмнөөс ингээд нийтэд бичиж эхэлж байхад би тэр комментуудад хандж байгаа миний нөгөө тэр шокерсон, цоцсондоо ууралсан те буцаа шууд одоо атак хийж байгаа тэр ерөөсөө өөрчлөгдөөг бол хүмүүс бас мэдж байгаа. Нэг тийм тасаал юм уу те. Тэгсэн зүйл ерөөсөө байхгүй. Хүний харилцаанд угаасаа байж бошгүй төвшин рүү манай энэ нийгмийн ганцхан манай Монгол биш шүү дээ. Энэ дэлхийд ч ерөнхийдөө нөгөө ороод те. Тэгээд одоо сошиал медиа блокууд гэж үзлээ. Зөвхөн өөрийнхөө блог дотор амьдарч идэг те. Тэрэнд нь гадны хүн ороод ирэхээр сүрглээд бараг бариад идчихдэг. Тэгэхээр зориг гэж юу юм бэ мэдгүй ямар ч гэсэн эхлээд одоо чи хүнтэй ч ярилцж гин үү бичиж гин үү тэр эхлээд хүлээж авч байгаа талаас сэтгэж бичтiin удаа юм бичдэг хүмүүс бичмээр байгаа ингээд дотор нэг юм илүүдл ингээд үүсээд гэх юм уу тэрийг ингээд гаргаж бараг бие амрах сэтгэлээ амрах нэг юм процесс явж байгаа шүү дээ тий. Тэрний дараагийн тэр үр дагаврын процесс бол тэр уншиж байгаа хүмүүсийн асуудал. Тэрнээс гадна хүний зүр төрсөн бас юу байдаг хаа. Одоо гений ч юм байна, удмын те. Би чи ингээд нэг тийм жоохон дайны их юм уу зодооны бас хоббитэй юм шиг лээ. Тэр нь надад бас жоохон тийм өөрт одоо зугаатай их нашин те. Тэгэхээр би амар зураг гаргаад ч зэт байгаа мó. Ихлээр бас жоохон тактик юм бас байдаг. Манайхан нөгөө нэг вебсайтын коммент уншдаг шиг. Комментор бас их агуулга авдаг болохоор тэрийг нөхөх гэж байгаа ч тал байгаа. Нөгөө талаар яг угаасаа л жоохон тийм жоохон хүүхд мөхт байхасаа жоохон тийм юм байна. Тэгэхээр зүгээр ээж болтгүй юм уу? Өөд юм уу яа гэдэг нэг тэгдэж шүү дээ. Тэгэхээр дараа нь би тэгээд ойлоо ярилцж байгаад ярина ер нь хаанаас гаралтай интерес судлаадсэн чинь жоохон тийм дайч те угаасаа тиймэрхүү тэмцэгчд гэх юм уу юм шиг л байлээ л дээ. Тэгэхээр тэгээд зүгээр оноолтод байгаа л. Тэгэхээр эхлээд
хэлмээр байгаа юм да бат итгэлтэй хүний ажилчтай бичиж гинэ гэдэг чинь. Тэгэхээр бат итгэлтэй байгаа хамгаалж байгаа царай нь. Хоёр дахь нь бол тэр зүгээр төрсөн байгаа нь л энэ баг. Тэгэхээр чи нэг зориггүй ч юм уу, би зоригтой ч юм уу тэрэндээ биш. Угаасаа хүмүүс нь жоохон өөр те. Тийм л гэж хариулах. Бас хоёулаа нөгөө нэр шошго зүрх тухай асуудлыг бас дурдлаа шүү дээ. Тий. Тэгээ энэ бол одоо ингээд бичдэг хүмүүст тулгамдж байгаа асуудал болчиход байна л та. Cancel culture гэл нэг манай залуучууд нэлээ. Би бол энд бас тийм таатай хамтдаг төрлийн хөндлөлтэй. Тэгээд яг амьдрал дээр юу болсон тэр хүн яг ямар нөхцөл байдал тулгараад яг яагаад тэр үйлдэлийг хийсэн гэдэг юмнууд бол хөшигний ард аюу баялаг төвхт өрнөж байгаа шүү дээ. Тэгээд сошиалд бол зөвхөн нэг хэсэг нь гарч ирдэг. Тэгээд тэрийг нийтээрээ давлгаалал тэр дуучныг сонсохгүй байж гэх юм уу энэ байгууллагаар үйлчлүүлэхгүй бай гэдэг энэ давлгаа бол их тийм бараан үзэгдэл юм байна да гэж бас бодох тал бий. Тэгээд үнийг шууд нэг талд хамааруулдаг энэ хандлага бол бас мохох гэдэг шиг. Ялангуяа улс төрөө бичихгүй байх ямар ч аргагүй. Ер нь бичиж байгаа хүн. Тэгээд би бол сая дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа. Илэрхийлэх зориггүй байгаа хүн сэтгүүлч гэж хэлэгдэхгүй гэдэг шиг улс төр бичихгүй байгаа хүн бол бас сэтгүүлч гэж хэлэгдэхгүй байх гэж. Магадгүй бүр сэхэтний оролцоо тий. Улс төрийн оролцоо. Мэргэжлээсээ ч гадна тий. Заавал оролцоо энэ бол бүр амар тийм хатаа итгэл юмшилтэй байдаг. Тэгээ улс төр бичих гэхээр нэгдүгээр үйл бодол ингээд өөрчлөгдөж байгаа тал байна. Өмнө нь зүг гэж явж бодож исэн бас хийж байгаа ажлын жоон дэмжиж исэн хүн чинь буруудаа явчих. Тэнгөт зам салах асуудал гарч штэ. Эсвэл яг тухайн моментод үнэхээр нэг улс төрч нэг хүн ингээд хийж байгаа нэг хүн олж харчаад хүмүүст зүгээр тайлбарлахыг хүсэх нэг хүсэл гэж бас байна. Манайх ч аюу төвхтэй нэг тийм залуучч. Тэгэл улс төрд гарсан л муу тэгэл нөгөө эддэг удаг гэл тэгэл зам дээр нэг хүн осолцсон ч гэсэн бохцор гэдэг ийм нийгэмд чинь бас яг юм хийх гээд яваад байна үгүй гэдгийг би хэрэг олж анзаарч чадчих байгаа бол тэрийг бас хүмүүс тайлбарлах юмсан тэр. Тэгэхээр тэр хүн их болтойг мөнгө авсан болтойг ингээд яадаг. Тэгээ таны хувьд ч гэсэн одоо оюун эрдэнэ нэлээд дэмжиж чагаад болсон гэл. Тэгээ энд үзэл бодлын ялгаа гараад зам салсан ингээд үйл явц болсон байж болох ч гэсэн ингээд хин илүү хүчтэй байна тэр талын дагаадгүйгээд байгаа юм шиг тий. Тэгмээ бичдэг хүний өөрийн үзэл санаа гэдэг юм хаана байна гэдэг асуулт гарч ирэх жишээтэй. Тэгэхээр энэ тухайд та юу хэлэх вэ? Одоо коммент эмзэглэх юм уу тэрнээс халшрах тий. Тэрнээс болж магадгүй бичихээ жоохон одоо цөөлөх нуугдах тий. Одоо энийг яах вэ гэдэг нэг асуудал шүү дээ. Энд чи одоо тэнгисч биш тий. За бийч биш ерөн зүгээр ингээд ерөнхийд нэг үзэгдлийн хувьд харахад энэ чинь ер нь харанхуй нь бас гэгээгээ зайлгч ийн гэсэн үг л тий. Тэгэхээр гурав дахь тэр нүдээр ер нь тэгж зайлгдчих болох уу гэдэг нэг ерөнхий асуудал тийм үү? Тэр оюун санаатай, бичих чадвартай гэж зайлгтаад чимээг болоод хөөгдөд гэсэн үг шүү дээ. Нийгмийн төвөөс. Тэгэхээр энийг бол би угаасаа бүр зарчмын хувьд тэгж хөөгдөхгүй гэдээ бас шийдсэн. Одоо хүн түрүүхэн одоо ойлгоом талаар тайлбар хэлээд бас хэлсэн. Гэтэ энийг аюу тийм амар хүнд ажил хийж байгаа юм байна гэдгээ би аюу бас саяхнаас ингээд бодсон юм аа. Эргэж хараад ингээд бодсон байхгүй хүн ч нөгөө нэг ингээд 40 гараал ирэхээр бид нар бас юм нөгөө дунд насны хүний ингээд эргэж бодох бас үе эхэлтгэл юм байл л дээ. Юу ингээд 10 жил Монголд ингээд гэл тэ баах юм оркууд гэдэг эсвэл баах ингээд харах уу буруу ойлголттой хүмүүстэй зууралтай л тэ. Яагаад ийм их олон жил хэлээ гэдэг ингээд эргээ харсан чинь маш их тийм процесс нөгөө нэг ингээд ирээл тэ. Буцааш нөгөө тайлах гал ядж итл нөгөө өггүй. I don't give up. Тэгээ бодсон байхгүй. Тэгэхээр би чам зөвлөхөд ийм юм бэлээ. Би зарим аргуудыг амар орой яагаад ч юм бэ нээж мэдсэ нөгөө
угсаал өсөлтөө ч юм хүнд итгэдэг. Итгэл нээлттэй орхичдаг. Маргааш өглөө дахиад итгэл хилдэг. Энд чинь хүндээ те хүнтэй би хүний хэлээр хандаад бичиж ярьж болно доо гэж бодвол нээлттэй орхичдаг. Гэтэл энэ чинь нөгөө технологийн компаниуд нь уг нь бол ингэж шийдэд байгаа байхгүй. Одоо жишээ нь Threads дээр байна чи reply-а хинээс хүлээж авах вэ гэдэг маш нарийн 6-7 сонголт байна шүү дээ. Тэгэхээр тэр технологийн сонголтоор өөрийгөө хамгаалчихаар ингээд айгүй бас хамгаалагдчихлээ. Харцангуй одоо юу гэдэг те яг намайг дагаад 24 цагаас дээш болж байгаа. Хүнээс би комент авна гэж тохируулчихад жишээ нөгөө чиний ингээд нэг постыг нэг тролл фарм руу шидэл за ийшээ ажиллаараа гэхэд тэд нэр ажиллах боломж хөнөгдөж байгаа жишээ таахгүй. За тэгэхээр комментийнхоо тэр технологийн тохируулгыг бид нар ашиглаж сурах хэрэгтэй юм бэл. За улс төрийн үзэл бодлыг тухайн момент дээр зөв юм хийж ивэл дэмжиж буруу юм хийж ивэл тэрийг шөмжлөд явах гэдгийг би энийг яг улс төрийн оролцооны үгсээр байх ёстой хэлбэр гэж бодож. Тэгээд одоо ч ясаа хэлж штэ одоо эрх мэдэлтэйг дагаад эрх мэдлээс унахаар нь шөмжлөд байна уу гэх те. Энд чинь бол ингээд одоо жишээ нь би юу гэдэг гүтгэж гэх юм уу ингээд буруу ойлгочихжээ гэж бодож байна. За ингээд би энэ 11 жилд ч одоо жишээ намайг 14 15 оноос бичиж яхад хамгийн эрх мэдэлтэй одоо үнэхээр өнөөдрийн эрхлэгчээс илүү дутуу элбэгдэрж эрхлэгч тий байлаа. За тэр хүнийг тэр одоо гогт оролцсон барьсан бүх асуудлаар нь шүүмжилж байгаа. Дараа нь батлага эрхлэгчтэй бас л маш хүчтэй ард түмний дэмжлэгтэй гарч ирсэн эрхлэгч байсан. Тэгээ одоо тэр хүний тэр нөгөө нэг юм одооний энэ бас энэ амар нөгөө хуваагдлын тийм үү энэ амар хар пиарын энэ төр бас одоо соёл гэх юм уу энэ токсик соёл чинь бас эхлүүлсэн шүү дээ. Тэрийг нь бол ингээд яг л эд их мэдлэлтэй байхад нь шүүмжилж илаа. За тэгээ оюурт нэг хизэнээс тэмцсэн байх гэхэд оюурт нь бол гişүүж биш байсан. Тэр бол яг уу ингээл тухайд бид нар ч яг нэг тийм ардын гэж хэлдэг өөрсдөө хүүхдүүд. Тэгээд нөгөө чи арай л залуу байсан болоо та тэр үед ч одоо нөгөө 2 дугаар үеийнхэн гэгдээд 90-ад оноос ингээ явцсан хөвчлэл те уул уурхай юм шудраг бус хуваарлалт ингээд хэрэг сэтэрчлээ гэдэг ийм сентимент бол манай нийгэмд бүр ингээд морал нь бэлэн болцсон өндөр авцсан байсан. Тэгээ энэний эсрэг явъя гэдэг ийм ойлголцол бол биднэрт байсан. Одоо улс төрийн зорилготой хүрээд их мэдлэлтэй болоод ингэснийхаа дараа бол ер нь зөвхөн надаас биш. Одоо хүмүүс ер нь ард түмнээс урвлаа гэж үзээд буулгасан шүү дээ. Тэ? Тэгэхээр би яг ерхий сайдын хувьд ер нь ингээд нийслэл орон нутаг засгийн газар парламент амнаад хамгийн одоо их мэдлийнхаа оргилд хүрсэн тэр үеэс эхлээд бол ер нь бас тэмцэж юм уу шүүмжилж ингэж жижигсэн. За тэгээ одоо би өнөө өглөө ингээд хоёлаа ярилцахын өмнө одоо очихлын засгийн газрыг те ойдлогын хэлцээрийн одоо ингээд нөгөө барьцыг хэрэгцээгүй юм хөнгөн араагаар бол ингээд галтж байна те гэдэг ийм тайлбар хийчихэд орж ирж байна. Тэгэхээр одоо энэ учрлын гэхүү ер нь энэ хөрс хөнхөлөгчийн энэ намзах ингэс нэг юм уламжлалтай баг бол одоо яг эрх мэдлийн оргил дээр бүх ингээд ер нь позициус дээр ингээд хүнээ тавьсан байдалтай байж гэн тий. Надад бол яг л одоо хобби их нь хашаа юм тий. Яг нэг юм амар хүч их масс үсэт ирэхээр задлах тийм хобби их шүү. Нэг би нэг 2-3 жилийн өмнө бас бичсэн л тий. Амар том нягт масс үснэ гэдэг бол өөрөө энэ физик ч гэсэн тэрлүү чинь нэг юмнууд тий татагтаад хар нөх мөх гэдэг байгаа зү. Тэгэхээр нийгэмд ийм том хар нөх их бүлэх үүснэ гэдэг бол энэ ч өөрөө нийгмийнхаа нөгөө түрүүн хоёлаа хэлээд байгаа гэрлээ татаа залгичдаг. Тий эрх чөлөөг, өрсөлдөөнийг үний ингээд гоё үг хэл үзэл бодлын тий. Тэгэхээр зэрэг надгүй тийм ингээд совинч юм уу төрдөг бах л та. Яг ингээд бүлэх масс үүсгэж чинь гэдэг. Тэгээ бодвол тэр нөгөө хоббийн хөдлөл одоо өглөө намын дарга ингээд хөнгөө хөдлөлөд шүмжлэхэд орж ирж байгаа шиг байна л да. Тэрийг энэ линкд орно хаднаа нөгөө нэг тэр массын тухай
бүлэх тийм маск гэдэг нь бид нар нөгөө ард түмний маск гэж хэлдэг шүү дээ. Физикт бол маск чинь нөгөө хүндийн асуудал. Тэр утгаар нь хэлээд байгаа. Тэгэхээр би танаас тийм үр дүнтэй ажил хийж байгаа гэдгээ чинь нэг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Хүмүүс магтаал наацх нь магтах хэрэгтэй байна. Магтаал сонсох чинь бас хэрэгтэй юм бол байдаг л та. Тэрнээс гадна өөрийгөө мэдрэх чаа гэж чухал шүү дээ. Тэгээд та нэг хизээ үлээ Монгол уншигчдын одоо энэ таазанд тулаадууд чинь ч гэлөө бичсэн. Тийм намд хэсэгтэй. Тийм. Тэгэхээр тэр бол хүмүүст маш хүрч үнэлэгдэж гэхүү одоо ямар тач нөлөөлж чадж байгаа гэдгээ ингээд ямар нэгэн байдлаар хэмжээд үзсэн мэдсэн хүний үг шиг байсан л та. Тэгэл танд бол одоо хэл мэдээлэл хэрэгсэл байхгүй, редакц байхгүй, баг байхгүй. Зөвхөн өөрийнхөө голдуу фейсбુક дээр жишээлбэл бичиж олон жил. Тэгээ ингээ явахад бичээд байгаа юм хүнд хүрээд нөлөөлөд би огт хэрэггүй одоо сараачаагүй яваад байгаа юм байна гэдгээ. Яаж хэмжээд байна гэж юу? Яаж хэмжээд байна гэж юу? Итгэл найдраа яаж болж ах вэ? За эхлээд тийм агарын биш юм уу, сэтгэл зүрхний биш ингээд яг тэр хэмжээсийн тийм яг мета гэдэг гоё яг статистиктэй бид нар платформудтай л байна л да. Тэгэхээр одоо би жишээ нь ингээд бичиж байгаа болгоноороо ингээд таазанд тулгаж хүргээд байгаа юм биш. Хаанаас юм хэмжээ авч хэлээд байна вэ гэхээр за би одоо жишээ нь киноны ч юм уу, Ишигуровын ч юм уу зохиол дээр одоо философийн кино тий яг агуулгын нэг тэмдэглэл бичлээ. За эсвэл оруулын ч юм уу тий 84-оор бичлээ. За ингээ энэ хоёрын чинь төстэй сэдвийн төстэй статистик гараад ирж байгаа. За энэ сэдвэр нэг иймэрхүү хэмжээнд бол потенциал дамжих юм байна тий. А дараа нь арай амьдралд ойр гэх юм уу тий. Ингээд нэг сая сүлд гэхэд чинь за яг хүн Монгол хүмүүс ялангуяа Монголынхаа тухай их ойр хүлээж авдаг, их орныхоо тухай ч юм уу тий. За ингээд зөрүүтэй сэдвүүд өгөөд хар зэрэг эднүүсээ чи хоорондын нэг юм тогтмол юм ялгаа байна да. Тэгэхээр тэндээс би ингээд баримжаа авч байгаа хгүй да. За манайд нэг философийн гэх юм уу те урлагийн гэх юм уу илүү юм интеллектуал агуулгатай сэдвэр зэрэг энэ хавьд очиж зогсчих юм байна. За ингээд нийгмийн амьдрал, хүний амьдрал руу ороод ирэх юм ингэх юм байна. Остор ингэх юм байна гэдэг одоо туршлага гэх үдэ те. Тэгэхээр зэрэг тэр жишээ нь хязгааргүй ихээр попорч болно шүү дээ. Тэ? Өдөр болгон. Тэр гэх юм бол хязгаар таац байхгүй шүү дээ, тэ? Харин тэр юугаа хэлээд байгаа байхгүй юу? Үнэхээр нэг чи хүн юм бичих, үнэхээр чи өөрөө нэг бичгийн үний хувьд биччихлээ гэж үзэхээр агуулга бичгэд хаана очиж зогсох вэ гэдэг баримжаа авчлаа гэсэн. Энэ бол гутранг зүйл хэлж байгаа. Хоёрт яг хуу фидбек тэ багтаал би үүгээрээ бол ингээд сүүлдээ монголчуудад бол ингээд амар ялагдсан шүү. Ингээд юу гэдэг ямар ч сайхан харамгүй ерөөл багтаал юугтэй юм те. Энд чинь бас чиний түрүү хэлээд байгаа нөгөө зоригтой бас холбогдох юм байна л да. Яг нэг хүмүүс магадгүй ултрын зорилгоор явц зүйр хашгаа хамгаалах гад комент биччихэдэг. Гэтэл тэр нөгөө нэг яг уншсан би тэр хүний сэтгэлийг гэхдээ яг жихнээсээ айгу итгэж хүлээж авт юм аа. Би ч гэсэн ингээ одоо эргээд багшигаа ботход хүн ер нь зааж өгсөн те ямар нэг юм ингээ тухаарсан үнэндээ ямар их талархдаг вэ? Тэр харилцаа бол амар боддог бол би баг өдөр болгон өглөө болгон сэрээд мэдчих واخгүй. Одоо би яг үнэхээр бодтой энэ би өвчтөрийн жишээ нэг мессежийг уншил та тий. Хүнийг бас ингэж магтаж болох уу ерөн зүгээр. Энэ бол гэхдээ маш тийм одоо түгээмэл юм уу? За энэ маань за ингэсэн байна. 2 сарын 12-нд сайн байна уу? Сайхан нийтлэгтэй шүтэн уншдаг хүн байна. Үнэхээр өөрийгөө архичин гэж хэлсэн ч хамаагүй дотоод үйлдвэрийн арх би донтуулдаг, шартуулдаг шүү. Галны хараагаагүй ажиглалтаараа бичлээ баярлалаа. Энэ намайг уугаад байна л гэж утсан юм шиг. Би нэг сэнгүүрч хөлөө, сторич хөлөө хийсэн чинь нөгөө битээ дотоодын арх угаарай л гэж шиг байна л да. Дотоодын үйлдвэрлэгч бас хэрэглэн шүү дээ. Тэгсэн дахиад энэ бүтэн сайн бичсэн ба.
Болошка дахиад агуу гэж хэлээ дээ. Постуудыг нөхөж үзлээ. Яаж ч ийм үг утга агуулга бүрддیں۔ Тэр орчуулсан хариу үйлдлийн тухай ном гоё юусан. Автогтын 4 үнэн багтсан байлээ. Дүүдээ баярлалаа. За нэг иймэрхүү ингээд хүнийг бас арай шидэн гэхэд гэмээр ийм фидбакаар бол над тийм тэрвүүлсэн мэдрэмж төрөөсөө хөдөлж болохгүй. Тэр тэрвүүлнэ гэдэг нь бол нөгөө явах гадсан хүний л мэдрэмжлтэй. Нөгөө пэйжтэйгээ хийдэг ч юм уу те. Гэт эсвэл бүр олон магадгүй 100 сая хүнтэй хэл дээр бичдэг ч юм уу гэдэг. Гэт олон санаалж явах үед бол иймэрхүү тэрвэрлэлт нь бол амар гарах аргагүй байдаг. Тэгээ энийг бол би ховор бас дээд хувьцаа юм да гэж бодоод байгаа. Ингээд тэрвэрэд одоо хайрлаад тахт чинь бас амар мултраад гарах гад зүтгээд байна гэдэг ч бас хаашаа ч юм да тий. Бол аюу тийм ихтгэлтэй шүү дээ. Аюу тийм юу гэдэг эргэтэй юм хийж байгаа да. Бүр ихтгэлтэй ч юм эсвэл ихтгэл өгсөн ч юм. Би яг тодорхой хэмжээнд нөлөөтэй хүрээлттэй одоо нэр алдартай их болоод ирэх. Тэгээ сошиал хүний их эвддэг шиг байгаа юм л та. Юм тавиал 1000 лайк хүрээд байхаар. Тэгэд сүулдээ бүр жоохон галзуурч байгаа харагддаг байхгүй хүмүүс. Бүр замаа алдаад. Овоо үнэлж ирсэн чинь харамсал төрүүлдэг. Тэгэхээр ингээд байн за би чи хаана зогсож байгаа вэ? Хаашаа явах гэжсэн бэлээ гэдэг өөрлөгөө байн эргэж харах. Өөрийгөө одоо үнэлж цэгнэх. Одоо эрүүл ухаантайгаар тэр юмнуудыг за хийдгүү жишээлбэл чухал гэж үздэг. Тэглэг авах. Ягаад нөгөө хараарыг ингээд энэ ер нь шинжлэх ухаанд бас нөгөө хэлээд байгаа шүү. Бидний анх нэг 150 орчим хүнтэй community-гаас хүний нөгөө одоо багаар гэх юм уу те олноор амьдрал эхэлсэн үеэс бол бидний тэр хэдэн хүнтэй харилцах, хэдэн хүний нэр санах тэр тархины чадамж өрсөний өөрчлөгдөв юм байна л да. Тэгэхээр хүн гэдэг амт чинь өөрийнхөө энэ энүүхэн ганцхан бие те энүүхэн бөндөр толгоондоо томцсон юм амар юм технологи платформуд бүтээчээд тэрэндээ ингээд бас өөртөө эргэж штэ. Тэр ачааллыг даахгүй юм тийм үү? Тэр их одоо өглөө над руу шүн нуучсан 4 хүн зэрэг магтаал бичгэд би чинь тэр энэ хэдэн мянган жилийн турш тийм их магтаал сонссон амтан биш байхгүй энэ тарих чинь. Тэгээд ирэхээр яаж гинөө одоо ихтэй гэх юм уу ингээд сам урах те төөрөгдөх галзуурах юм бол ганцхан Монгол биш шүү. Энэ ерөөсөө энэ платформын энэ бидний хүлээж авах чадамжийн юм зөрүү үсчихэд тах шүү. Хаасайгуу тэгэхээр урьдчилан Оксфордоос brain rot гэдэг үг зарлаа те. Хүнийг тэгж одоо улам юм муухай агуулгад донтуулж улам доош нь татдаг. Тим контентыг brain rot гэж нэрлэлээ. Тэгэхээр одоо ядаж чи бол Сосокийг маань уншсан хүн байгаа. Тэр чинь нөгөө 3 төгшнүүдээр өөрийгөө харж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр бас хүнийг бүр өдрөл муудтал шийддэм байна гэж бас боддtiin зүгээр нэг ямар азар Японд төгссөн гэж бол боддог. Япончууд бол үнэхээр тийм down to earth одоо үнэхээр тийм газар дээр юм хүнд юм амар хасар хүнд юм бэлээтэй ээждэг ч юм хүнд соёлтой. Тэр соёлтой бол хүл нэг чирэгдэж байна тийм. Тэр нь дундаасаа хамгийн хүндийг нь олж аваад тэр ч магадгүй өөрийгөө хүндрүүлэх гэсэн хүсэлж байж магадгүй те нэг зоох гэсэн ч юм уу. Манай монголчин бас зовоод амш хөрслөж жаргалан нэгтдэг талтай. Хөнгөн гэд хөөсрөхгөө те хөөрөх гэд. Тэгэхээр тамлсан шүү дээ би тэр өөрийгөө тэр номон дээр нуруугаа авсан. Тэгээд нэг тийм балансаа болоод явах байж л байгаа. Одоо чи бол гоё залуу зохиолч бичгийн. Явандаа угаасаа энэ рүү ингээ орно. Чамааг бол ингээ долоогоо түлхээд тэврээд те. Бүгдийн тэгт юм л. Тэг нөгөө тараас амар өгөөмөр байгаа сте монголчууд. Юм өхөр нэг юу гэдэг л нэг эмхтэй хүнд сперм өхөр хүүхд болоод өгнө юу өхөр юу болгож лээ нэг тийм хэрэггүй явгаа гэдэг шүү дээ. А монголчууд одоо бичээд өхөр ч юм уу юм өхөр амар ингэж үржүүлж ингэж баяжуулж амар буцааж ингэ халиг цалигдаг. Тэгэхээр бас нэг талаар бяртал байна л да.
Тэгэхээр яг хүн чинь өөрийнхөө хоббины дуртай юмыг яриад дуусгачлаа. Гэтэ хоёулаа тустай ажил хийдэг юм чинь жоохон хэрэг болох. Харин тийм. Санаа байвал те. Нийгмийн систем гэдэг юм чинь ингээд хүн болгоныг хагтааж идэг, асуудалтай бол бүгдийг нэрвж идэг. Хэцүү шүү дээ. Тэгээ одоо ер нь дайчгүй юу? Амьдрал хэр байна? Өөртөө төвлөрч байгаа тохиолдолд бол өөрийн хөндлөнгөөс ажиглаж байгаа тохиолдолд тэг гол нь өөрөө юу яах хэрэгтэй юм шиг байна. Үнд зүйлтэй л яах хэрэгтэй юм шиг. Өрөнгөсөн. Тийм тохиолдолд бол нэг дагаж татагдан орж хямарч гэх нь айгүй юм болов гэж бодож байна. Сүүлийн жилүүд бол. Одоо юу талаасаа шүү дээ тий одоо ментал гэх юм уу? Тийм. Нийгмийн стрессийг өөрийгөө ангид ингээд өөрийнхөө орчныг бүтээж ичдэг тий. Тийм яг тийм ойлголт. Нийгмийг бол нөгөө сэтгүүлч хийгээд 6-7 жил болохоор ч нэг юм дээрэс нь ширийн тэр дийлэг тавьж байгаа харж байгаа юм шиг өнцгөөс хардаг болчихдог юм л л дээ. Тэр надад энэ салбарыг өгсөн хамгийн үнэтэй юмнуудын нэг баг л та. Тэгэхээр ингээд бухимдаад байх гэхээс, уурлаад байх гэхээс илүү одоо энэ бол тийм учиршилтгаантай. Тэрэн тэгсэн учраас энэ ингэж ойлгомжтой. Одоо ийм хариу үйлдэл ирнэ. Үзэгчийн судлаас үзэж шүү дээ. Эсвэл bird's eye бүргэдийн нүдээр харах гэдэг шүү дээ. Дээрээс тэгж хэлж болох л. Ерөөдөө сэтгэл хөдлөлөөс хол зүй тогтлын ажигласан маягтай. Тэгэл ерөөдөө амар тийм ажигладаг байр суурьнд очиждаг юм шиг санагдсан. Тэгэхээр энэ нийгмийн энэ цаг үеийн асуудалд бол готорч гойнох нь гэх юм уу тийм сэтгэл зүйн савлага авах нь ер нь бол тажгүй. Тийм төвтөртэй. Ажиглах чинь бас юу бах л та бичдэг хүний л бас онцлог бах л та. Нөгөө ажиглахгүй бол тээ. Тэгээд зүй тогтол ажиглахыг баг бичих гэж байна шүү дээ. Бараг л нийгэм бол Ажиглах бол ерөөсөн ялангуяа даацтай бүтээл хий гэж бодож байгаа бол хийх ёстой баг ихнийг л алах юм байна. Би тэнцэл юм ойлгохгүйсэн. Би тэр Францын Мишель Уэлбек гэж зохиолчийн нэг хэлсэн үгийг орчуулад Facebook дээр тавьж исэн. Тэгээ тэр хүн болохоор надад ажиглахаас өөр хийж чадах юм юуч байхгүй. Гэр бүлийн институт өнтер нурж унаал ингээл харамсмаар, уйлмаар юмнууд нийгэмд болж л байна. Тэгвэл би тэрний төлөө би юу ч хийж чадахгүй. Ажиглахаас өөр гэсэн байсан. Тэгээ би тэрийг ойлгохгүйсэн тэр үедээ. Тэгээд саяхан нөгөө memories болж гарч ирээд харсан чинь God Tale бас лайхтар хэлжтэй л гэж бодлоо. тэр чи Уэлбек зэвүүлдэ тий. Тэгээд заримдаа бид нар нэг юм аюу ойлгож ирсэн хаяа нөгөө тэрнээсээ жоох юм унтсан мартцсан энэ төр ойлгож ирсэн юм ойлгох байлц энэ төр явждаг тий. Ажиглах уу? Тэгвэл гайгүй юм яг ангид бичээд гэх юм өөртөө ингээд орчуул юм байна л да. Тэгэхээр ажиглаад ойлгохгүй ч юм уу тийм зүйлээ асууж болно шүү дээ энэ цаг дээр. Надад одоо илүү глобал шинжтэй асуудлууд л их харамсалтай санагддаг. Одоо их тийм мэдрэмж төрүүлдэг, санаа зовоод зүйлс гэвэл одоо жишээлбэл хайрын харилцаанууд одоо энэ сошиал платформуд хөгжиж ирсэн чинь хүмүүс хуучных шиг нэг гүнзгий дурлж татагддаг. Нэг хүнтэйгээ ингээд удахын тулд гэх юм уу харилцаагаа авч үлдэхийн тулд хичээхэд болж байгаа юм шиг. Айгу хөнгөн. Тэгэл хүсэл байлгаал өсгөл явуулж чаддаг ийм хүмүүс гарч ирж байгаа юм шиг. Одоо энэ хайрын мөн чанар өөрчлөгдөж байгаа асуудалд юу яаж байна. Тэгээд энэ уламжлалт одоо бидний хүмүүжүүлж 100 мянган жилийн турш авчирсан том одоо хатуу нийгмийн дэг журмууд их өөрчлөгдөж байгаа асуудал санаа зовж байна. Хитрхи их феминизм одоо хитрхи их гендер ярих ч юм уу. Тэрний сүдэртэй талууд руу ерөөсөө өнгөхгүй шүү дээ. Одоо манай монголчууд ялангуяа яриад бол дэлхийд бол удацсан одоо сүдэртэй талуудыг ярьж эхэлчихэд тахт манайх бол тийш орохгүй байна. Тэгээд гэр бүл дотор эрэгтэй эмэгтэй хүний үүрэг энэ төр ингээд
хитрхи задгаа явах юм шиг болж байгаа юм шиг санагдах тал. Төрөлд багасж байгаа асуудал, хиймэл оюун ухааны асуудал, гэх мэтчлэнгийн зүйлс бол бас байна. Ер нь ямар дэлхийд амьдрах гэдэг даа л гэсэн бодолтой хүмүүс шүү дээ. Гэтэл 2000 оны залуу хүний хувьд нэлээд тийм юу юм байна те. Одоо жишээ нь гэр бүлийн тухайд бол уламжлалт үзэлтэй консерватив талтай юм байна шүү дээ. Тэг ер нь бол нийгмийн тийм асуудлууд дээр бол би нэлээд консерватив шүү. Тэгээд одоо юу гайг байгаа гэсэн үг үү те? Ирээдүй ер нь яах вэ те? Тэг ер нь бол та яг өнгө хаясаар мэдэрсэн байна. Ингээд яг ийм сэдвүүдийг чи ингээд бодохоор өстой. Ер нь тэгэл хачин юмруу явж байгаа юм санагддаг л та. Апокалипс. Тэг тэр их амар сэдв. Тэг юм бичвэл одоо тийм юмыг зөвгнөж дуудаж зүн совиндоо буулгаж төхөөлчих стайлдаа. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу ингээд хаяа ингээд орж ирээд идэх санаа суугаад их өөрчлөгдөж байгаа юм санагдаад. Тэгэхээр тэр хайрын тухай мэдээж чинь бичгийн хүнд хайрын идеализм гэж юм өндөрт байж таараа. Одоо хоёлаа энэ 3 дугаар хэсэг дээр ярих өгүүлэг дээр хайрын чинь нөгөө нэг ингээд баг юм нөгөө зовлонгоо ойлголцож байгаа юм биш үү гэдэг ба штэ тий. Тэгэхээр нөгөө одоо орчин үеч нөгөө хүн зовлонгоо ингээд би нэг барчаал ингээд биччихэдэг штэ тий. Тийм миний тэрийг ойлголцох хүн нэг тусгай онцгой итгэхэд байх хэрэггүй болчиход штэ тий. Тэгэхээр яг миний одоо энэ өөдрөг үзлих ч гэж магадгүй тий. Хүн ингээд энэ нэг одоо нэг 10хан жил штэ энэ 2005 онд Facebook одоо яг релиз хийгдсэн гэж санаад байна. За нэг 20 жил тэрний чинь дотор сүүлийн 10 жил нь бүр нэг юм галзуурлын байдалтай болсон. Тэгээд хүн чинь ингээ хүн төрлөختөн чинь нэг юм өөрөө нэг юм мангас бүтээчээл нөгөөтхөндөө баахан өөрөө дарлагдаж гэх юм уу өртөжсэн нөө. Ирээдүйдээ айгу бас арга залтай байдаг штэ. Нөгөөтхөө нөгөө outgrow хийх давж өгч гэдэг штэ тий. Тэрнийхээ учрыг олоод тохоо уйлдаг ч юм уу тий. Сүүлийн үеэс энэ одоо энэ жил нэлээс бол би яг ийм хүмүүс эргээд одоо яг хүн яг чамайг би харж байгаа энэ харилцаа тий. Энийг ингээд жоо сонирхож дуусаад энэ рүүгээ бол буцах юм байна гэдэг, энэ л юм байна гэдэг дээр очих юм байна гэдэг тийм мэдрэмж бол төрж эхэлж байна. Тэгэхээр одоо цаг үе болгон өөрийн нэг тийм бас хүнд ийм асуудлуудыг туулдаг тий 20 дугаар зуун бол үнэхээр бас улс төрийн одоо дайн хуваагдлын хувьд бол хамгийн аимшигтай харгас зуун байсан гэгддэг. Тэгэхэд одоо би чинь дасаагийн зохиолчийг баймд бичээддэг. Дасаад одоо би чинь яагаад хайртай вэ гэхээр яг тэр бөмбөгдөөд бүр ингээд дээрс чинь яг толгой тэр чинь бөмбөг унж магадгүй багт л ер нь хайрын тухай биччихэл байсан хүн баа штэ. Тэгжээж тэр чинь бас тэрийг тэр цааш нь ингээд хайрын тийм нөгөө сэтгэл зүрхний боловсрал бас үлдээж штэ. Тэгэхээр магадгүй зохиолчийн бас үүрэг тэрлэх л та. Чи өөрөө ихөө цаг үед тэрийг биччихэл өгөх хэрэгтэй те. Хүнд бол тэр суурийг нь байж байгаа шүү. Хайрлах одоо чадвар гэх юм уу. Магадгүй бүр ч хэрэгцээд ч юм болов те. Ингэж олуулаа шуугилдах тусмаа. За AI өчтөрийн дугаарт бол AI их яригдсан. Технологид бол би бас өөдрөг байдаг хүн ингээл эргээ харахаар хачаач юм хийжсэн аа. Яаж игээд нөхөө нэг өртөөр ингээ ашигтай ирүүлсэн байдаг. Тэ. Түрүү өөр юуг дурдлаа? Гендер асуудал гэвэл эрэгтэй эмэгтэй хүн энэ гэж ярьсан. Тийм. Би ч одоо хүмүүс ингээд чи феминист гэх юм уу эмэгтэйчүүдийг ингээд чөлөөлөх ингээд соёлын дарамтаас чөлөөлөх талаас бас тууштай бичиж байгаа шүү дээ. Тэр нь гэхдээ энэ гэр бүлийн харилцаа дотор ингээ амар феминист байх энэ гэдэг жоохон өөр үзэгдэл манай нийгэмд бас байгаа байхгүй.
магадгүй хит хамаарлын үзэгдэлтэй. Надаас эмэгтэйчүүдээс хит хамааралтай. Нөгөө түрүүн чиний хэлдгээр ажиглана гэдэг шиг би ингээ ажиглаад ингээ тахаар жишээ нь энэ нийгмийн хэлцэж байгаа сэдвийн бол ер нь за 80 руу явна шүү, 80% руу явна шүү. Эмэгтэй хүнтэй холбоотой сэдв. Тийм үү? Тэгээ энэ хит хамаарал чинь эсрэгээрээ дарамтчтай тийм үстэй. Чи надаас хамаарлах уу, намайг ярилах уу? Нэг эмэгтэйг ингээд байнга шинжилэх үү, байнга тэрний талаар ховчиг базлах уу ингээ амьдрал да тий. Гэх мэт ийм олон талтай асуудал байгаа. Гэртээ бол би чинь яг чиний тэр хүсэж байгаа юм уу амар тийм уламжлалт. Одоо сүүлдээ нөгөө ойрд чи анзаарч байх би одоо эрэгтэйчүүдийн одоо эрүүл мэндтэй нөгөө well being тэр асуудлаар их бичиж जैन. Тэгээд гар бол хөрөгдөхгүй ер нь тий. Түүгээрээ би урууч гэж одоо бүр бодхооч болсон. Нэг тийм зүгээр төрсөн тэр онцлог ялгаа нь байгаа л үстэй. Тэгэхээр чиний ингээд мэдээж залуу хүн би яг чамтай чицээс үе санаад байна. Яг ялангуяа 25 6 мургагийн үе чинь нэг тийм хүмүүс ингээд нэг залуу нас сайхан гэдэг хэдий айгүй бас хүнд штэ. Одоо ирээдүй тодорхойгүй тий. Яаж одоо жишээ нь санхүүгийн одоо бац цураа хийх үү тий. Хинтээ учрах уу гэл тийм үү. Хэм болох уу гэл ингээл ядчитал сонголтууд орчин үед улам нэмэгдээл тий. Хүн чинь амар олон сонголтууд ядардаг. Илүү цөөн сонголттой юмнаас хурдан сонгодог. Тэр амтан гэж байхгүй. Тэгэхээр тийм 20 насны дунд үеийн стресс бол ингээд байх шүү дээ. Надад чинь би тэгтээ ингээд хүн төрлөختөн ч нийтээрээ нэг аргаа болоод өөрөө ч тэр дунд ингээ өөрөө та нар өөрөө гэсэн цаг үеийнхээ арга замыг бол олно л гэж. Яг өөдрөг бодож байгаа. Нүүлэр би нөө ямиг нүгөөсөө ингэж бодохгүй гэдээ үстэй шийдчихтэй ер нь. Одоо Монголын тухайд ч гэсэн амар их асуудал шүү дээ тий. Тэгээд хүмүүс ингээ асуудаг хгүй одоо яах бол манаа ус гэд. Ингээ сүрх үү тий. Би чи хаяа нөгөө контент зүгээр бичиж авахтаараа хөөе сүрлээ сүнлөө гэл сандраад хиччихэж шүү дээ. Тэгэл одоо сүрхүүл гэл одоо болно ингээ сайхан болно. Тэг болж таарна гэд тэгэхээр зүгээр шийдчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол тэгээд юу гаач бодож бичих юм. Би тэгэхээр залуу үе тэгээд энэ 21-р зуун тэгээ манай дэлхий бүгдэнд нь яг ийм адилхан л одоо хандах байна тий болж л таар. Ийм л оюухан тэр одоо бичдэг хүний хувьд айдас сэргэлзээ төрж байгаа юм. Сүүлд би нэг нийтлэгдсэн чинь 44 5,000 дагчтай нэг хүн скриншот хийгээд стори хийсэн байсан байхгүй. Тэгснэ энэ ChatGPT-ээр бичүүлсэн байна гэд. Тэгээ тэрст надад амар доромжлол шиг бууцгааш мэдээж. Тэгээд хүмүүс бол зөөн сүртийн хаял гэсэн. Гэхдээ надад энэ бүр баг орших асуудал байна. Тийм шүү дээ, тийм шүү дээ. Тэгээ би одоо юм бичээд идэг хүн ChatGPT-ээр бичүүлсэн байна гэж харж ивэл тэгээ яах вэ гэсэн бодол төрсөн л таа. Тэгээ би одоо өөрөөхөө найруулга хийм маягийг олох гэж зүудэрч явж байхад давхар дээрээс нь ChatGPT-ээс ялгаатай бичих хэрэгтэй. Тэндээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Бас нэг даалгавар нэмэгдэж байгаа юм байна л тал гэж бодлоо ер нь. Би тэр постыг чинь харсан. Тэгээд ямар постыг чинь тэгж гүтгснийг бас харсан. Тэр бол тэр цаад уншигчийн өөрийнх нь төвшний асуудал харагцлаа. Одоо одоохондоо машинаар бичсэн текст, хүний нөгөө дотоод ертөнцөөс бичсэн текст хоёр чинь монгол хэл дээр шүү. Өөр байгаа. Энэ ингээд гүйтж ирэх магадлал одоо тэгээд ямар талаас их текстийн агуулга, зохиолын сонирхолтой байдал те гүйтж ирэх магадлал байна уу байна. Одоогор гүцэг байна. Тэгэхээр нөгөө нэг гүцэг байхад нь гүцгчүүл яана гэл те. Тэгэл нөгөө өчтөр яс ярилцсан ингээд тэр цаана юу ажиллаж байгааг хамаагүй би өнөөдөртөө ингээд нэг өгүүлбэр ингээд өгнүүд ингээд урж ихтэй надад тийм
амар тийм зугаатай байдаг байхгүй. Тэгээд тэрийгэл хийж яхад ингээл болчих штэ. Тал талаас нэг машиныг гэх юм уу хэдхэн машиныг одоо өгдлийг маш одоо хүний төрөлхтний бүрийн агуу том оюуны өвөр номын сангаар байнга тижээж очроос бол амар болно. Тэрнээс бол зайсхийх газар байхгүй те. Тэрийг зогсоох арга байхгүй. Цугтаах арга байхгүй. Тэгэхээр нөгөө Японд нэг ийм зөөрөгч биш ээ. Нэг юм сургаал үг үү. Өөрчилж болох юмыг өөрчлөх зориг. Гүн нэг өөр хэл дээр ч байдаг. Өөрчилж болохгүй юмыг хүлцэх одоо төвчээр гэх юм те. Тэгээд аль нь болохыг ялгах wisdom. Ухаан харьлаа гэдэг ийм залбирлах юм те. Тэгэхээр би одоо чинь ингээ өөрчлөхийн аргагүй нөмрөн ирж байгаа айсан үрээд үг те. Ингээд тэртээ тэргүй өөрчлөгдөхгүй юмыг ухтаал хямраал тийм үү. Тэгээд хэрэггүй л гэж бодож байна шүү дээ. Яг өнөөдөртөө намайг уншиж байгаа хүмүүс тийшээ очиод яг өнөөдөр миний бичиж байгаа сэдвээр унших боломжтой байна уу гэвэл байхгүй. Дараа нь боломжгүй болцсон өдөр тэгэл дахиад хүн чинь тийм юу авдаг байхгүй та. Гашгүй одоо хүн чинь бас хүн штэ. Тэр өдөр тэгэл бодно штэ. Тэгээ тэр бодлогыг бодох чинь ч гэсэн бас сонирхолтой. За яах вэ гэл те. Тэгэхээр энэ ажиглах гэдэг утгаараа энэ цаг үеийг ажиглах бас гоё юм л да. Нөгөө өсөн мөрөөдөдсөн коллектив майнд нөгөө пүүлээ нөгөө тоталитига нөгөө Тарковскийнхаа далайг баг ингээ хийх гэдэг юм уу те. Нөгөө баг год юм биш үү баг л. Үнэхээр хийх гэдэг юм ингээ харъя л та те. За тэгээ хийцэн хойноо тэр нөгөө хүний цор ганц сүнсгээдсэн нөгөө хүний дахин давтагдахгүй гэдээсэн тэр нөгөө uniqueness totality гэдэг юм хоёр юмны зэрэг үзэгдэл харж болохоор цаг үе болчихж байгаа юм шүү те. Чи өөрөө тэр ажиглана гэдэг утгаараа ямар амар агуу сэдв бэ те. Ажиглах үүднээс амар олзуурах шүү дээ. Тий. Цаг үе болчихж байгаа. Ямар супер вэ те. Гэхдээ нэг бодлын сэдвийн хувьд бол нөгөө нэг IT биш шүү. Одоо технологи биш. Чи битүүрийн карьер биш зүгээр ер нь энэ хүний ингээд энэ дэлхийн эсвэл энэ universe талтай чи юу болчих вэ гэдэг нөгөө тийм хоббитой хүмүүсийн хувьд бол амар болж ирчихсэн. Тэр үднээс харуул бүр айл болох урт насламар санагдаад байдаг. Тэгэл айл болох эрүүл амьдрах юмсан. Эцэг хүртэл бүх юмыг үүсгэх юмсан. Тэгээд тэр чинээрээ ажигласан юм илэрхийлж бичиж үлдээх юмсан гэж өөр их бодогдож байгаа юм л да. Хобби талаас харуул. Тэр бас амьдрах хүсэлтэй болдог. Чиний ажил бол амар их штэ одоо. Бид нар чинь ингээд бас л 21-р зуунд амар хай-тек те амар ингээд амьдрах төвшин бол энэ дэлхийн рекорд дээр бас ингээд ийм цаг үед амьдарч иж одоо нөгөө Оксфордыг сурвалд ч одоо тэгэл за дуудай дээрч ингээд сунгадуудаа ухаалгах штэ. Яг л нэг тогтсон сунгадгаа ухаал эргэж уншаал ингээл байждаг. Тэгэхээр чи одоо жишээ нь баг залуугаараа сонгодог боллоо шүү дээ. Яг амьдрал ямар байсан те. Одоо жишээ нь ядч нэг тосгонд очиод эргэж ирээд буулгах ажлыг ч юм бол машин өөрөө очиж яваад хийхгүй шүү дээ. Тэгээд чи тийшээ явж ирээд буулгалаа. Тэр чин сонгодог болж үдэлтлээ. Яг энэ AI руугаа уншууллаа өгдлөө те. Тэгээд тэр чин тэгэл дараа үеийн материал болгол ашиглал явна штэ. Тэгэхээр бидгүй би технологи нь юу вэ нөө ямар ч хувьсгал гарна уу хүний майнд эзүүрэх завгүй гэдэг ажилгүй болох тийм юм руу бол манай дэлхий явна гэж бол ерөөс бодохгүй штэ. Сайн нөгөө архив гэснээс бас нэг энэ бас нөгөө хинээс магтаал авах чинь бас нэг өөртэй. Одоо жишээ нь
түрүүн чи ингээд жоохон ингээд аксессури соддог гэд тэгж штэ. Тэгэхээр манай нэг найз ус ингээд гоё үсээ гоё одоо авч авдаг хэрэгтэй хүн. Тэгэхээр яг манай чучмас бод учраас ингээд нэг жоохон ялгарах гээд. Тэгээ ихтэй ч нэг юм хэрэггүй гэх хэлтэн те. Одоо яг бүдүүлгэл байдал л та. Гэтэл чин нэг хэрэгтэй үнийг эндээ нэг юм гоё юу хэлэл гоё өстэй комплимент. Хүүхнүүд бас тийм байдیں۔ Яг гэмтэй хүнээс комплимент авах айгүй гоё. Тэр шиг энэ надаа юм гоё яруу найрагч хүн энд битсэн байхгүй хэд хоног өмнө. Энэ эх орны тухай миний цэнхэр ном эхэлж баярлалаа гэж ихч хэлье. Сайхан Монголын би гэж ном үнэхээр оршоос. Ялангуяа эхний бүлгээ тэгээд гангаа агшнаас хойш уншсан ном байлаа. Тэ санаа гэдэг бол супер юм байна гэдэг ийм сэтгэл ирсэн байхгүй. Тэгэхээр чин бол өнөөдөр ингээ өөрөө л хэлж болохоос ичдэг одоо энэ цаг үеэс үлдэж байгаа нэг юм сонгодог архив болоод үлдсэн шүү дээ. Тэр тэгээд хоёр хоббиний хүмүүстэй хийдэг ажиллаа шүү дээ. Сайхан ярьж энэ. Гэтэ ямар гоё ажил вэ гэж боддоо шүү дээ би өөрөө ч гэсэн. Тэгэл та сая эх орны тухай сэдв рүү оруулчихж байгаа болохоор энэ ч одоо бас залуу хүнд амар ялангуяа бичдэг хүнд нэг тийшээ хурцмаар сэдв байгаад байдаг болохоор бас асуучих юм уу гэж бодлоо л доо. Ташаа оюун чимэг чинь шүлэг дотор ийм үр байгаа байхгүй юу? Амиа бодох үзлийн дээд нь эх оронч үзэл юм байна гэж. Тэг би бүр айхтар эх орончл хүүхэд байсан. Юм бичвэл ингээл Монгол гэдэг. Тэгсэн чинь сүүлдээ глобал төвшөнд харсан чинь дэлхийн аль ч улс оронд адилхан л сайн сайхан амьдрах хүсэл байгаа нэгж хүнд. Тэгээд өөрийн улсыг жишээлбэл хөгжүүлэхийн дээгүүр тавиад бусад улс орны хүмүүсийг хоёрдугаар тэрэн плей гэвэл утгагүй санагдаж байгаа байхгүй. Тэгээд яа тех орон чухал байх хэвээр. Эх орны төлөө юу хийх хэвээр улсаа хөгжүүлэх хэвээр гэж үүрэг хүлээгчээр яг юу юм бэ? Тэгээд тэр шүлгийн мөрөнд байдаг шиг энэ чинь зөвхөн өөрсдөө бодож байгаа үйлдэл гэдгээр харах боломжтой юу гэх гэсэн л сэдв байна л да. Одоо би чинь оюун чимэг гоон тэр мөрийг яг нөгөө ултрын эдийн засаг яг төгсөн систем талаасаа ингээд тайлбарлаж чадна. Энэ манай дэлхий одоо юу эсийг үзв те? Дэлхийн түүх бол дайны түүх гэгддэг. Тэгээд сүулдэ эхэндээ бол бас ч дайн ч нөгөө нэг юм баатруудын одоо тулдаг гэх юм уу те? Тухайн нэг тийм баатруудын бас мораль дотор явагдчихсэн юм чи нөгөө хүүхдэн зэвсэгтэй болчихгоот арай өөрөн болж хуурсан. Тэр нь тэгээд тэрнийхээ горыг 20 дугаар зуунд амссан гэд ингээд юм эмийг үзэж туулж явсаар хагаад за нэг иймэрхүү nation state үндэстэн улс төр бүгдээрээ өөрөөхөө гэрийг засаад тэгвэрээ хүнээ хамгаалъя гэдэг дундын тэр хүнийхийн тухаглал энэ яг одоо нэг юм сонин догматик юм болгож хичээд байгаа болохоос ш энэний чи анх үүссэн гарал үүсэл бол зайлшгүй шаардлагаар нөхцөлсөн. Тэгэхээр энэ маань өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар манай нэг зарим активистууд ингээд шүмжлэл биччихдгэлтэй ингээл амар хүний эрх мэрх гэл юм яриа явжсна. Сүүлдээ тэр активизм нь ингээд үндэстэн улс буюу sovereign энэ төрт улс руугаа юм халдлагын хэлбэрт орцсон явждаг. Тэгэхээр энэ хоёр чинь хоорондоо асар төрчлөлтэй юм. State улс төр гэдэг юм байж байгаад чамайг тэр өөрийнхөө дотоод одоо режимээр хуулиар хамгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол манай улс хүчтэй байх, хөгжилтэй байх тий цаашид оршин тогтнож явах гэдэг юм чинь. Миний бас амиа бодох юм хүний яг амиа бодох үзлийн бүр энэ дэлхийгээр шүү. Одоо тогтоод олцоод байгаа одоо одоогийн системд тэр шүү дээ. Нөгөө талаас илүү юм сэтгэл мэдрэмж талаасаа бас би тийм гэж бодож байна. Одоо мэдгүй би бол багтаа хөдөө байсандаа ч юм уу энэ Монгол энэ төрсэн газар орнтойгоо их тийм ойр эндээ их тийм таатай тавтай байдаг, дуртай байдаг өглөөсөө холдож чаддгүй гэдэг байхгүй юу? Тэгээд тийм өөрийгөө харахаар зэрэг тийм хүн нөгөө reference point гэж хэлдэг те гарааны зэгтэй нэг юм төршцтэй сайн хүчтэй байх шиг байна те унах газартай.
Сэнгийн эрдний хэлдгэр бол тоонттой. Тэгэхээр эн чинь бас нэг нөгөө амиа бодох үзлээсээ бол хүүхдийг эх оронд нь ийм уялдаатай өсгөчнө гэдэг чинь тэр хүний хувьд нэг туршиж байгаад байна да. Түүгээрээ жишээлх юм бол тийм байснараа эх орондоо хайртай байснараа тэндээ өөрөө гоё юм нэг хэсэг нь болсноороо бусдыг дард үзэх утгыг илэрхийлэх явдаггүй шүү дээ. Өөрөө өөртөө сайхан хөгжүүлээд энэ дэлхийд заавал гим хор боллгүйгээр аятаа тавтай бас амьдран сууж байгаа орнууд байгаа л эцтэй. Ер нь ихэнх нь тийм болоод хөгжөөд явчихна. Тэгэхээр эх оронч үзлийн тухайд үндэсний үзэлтэй. Бүр алт биш. Чиний тэр өөрийн одоо энэ манай энэ дэлхий чи өөрөө ингээ бүхэлдээ нэг юм гоё гариг байдаг ш. Хаа нэг газар үнэхээр чи тэр хоом гэр гэдэг мэдрэмжээ аваад байж амьдарч чадчихвэл баяр үргээ те. Эндээ хэрвээ тийм байгаа бол эн чинь аятаад тухтай байх талаас устрын оролцоо хийх те. Одоо шудраг бусыг үл тавьчих, хөгжих, боловсруулах хүүхдээ те. Боловсруулах энэ чинь бол мөн одоо өөрөө л бас хүний хувьд аятайхан амьдарч байгаа. Болцлуудын нэг үстэй. Нөглөө ойлгон гэрээний талаар бичгтээ хэлсэн юм. Би одоо энийг өөрийнхөө тухай ярьж байна те. Яг тэгэхээр энэ гэрээнээс үүсэж байгаа энэ асар том энэ манай гадаад дүрийн бараг 50% дээр үүсэж байгаа том дарамт чинь миний энэ ингээд гараад худалдаж авч байгаа мөнгөний энэ чадвар руу шууд ингээд орч ирдэ штэ. Зарим нь бол ингээл үнэхэр чихнээсээ бүр яг эх орны төлөө энтергээл явж иж магадгүй. Тэмтгүй үндэсний үзэлгүйгээр жишээ нь яаж бичдэм бол ерөөсөө космополитен байж болно. Үнэхээр бүр одоо агуу одоо амтан гэх юм уу. Үнэхээр бүр хуманист байж болно те. Үнэхээр хүмүүнлэгийн үзэлтэй. Тэр хүн одоо бор байна уу, хар байна уу, шар байна уу. Үнэхээр бүр хайр дурлалын тухай одоо даяар хүн төрөлхтний нийтлэг сэдвийн тухай бичиж болох юм те. Сүүл би начнаас нөгөө залуу яруу найрагч байгаа штэ. Нөгөө эх орны тухай шүлгээнүүгээд нэг хэрэг гараа асуусан. Ялангуяа гол нөгөө туулгал юм. Тэгсэн одоо ор тийм шүлэг байхгүй хэрэг би айгу зөв гэж бодсон. Яа тэгэхээр энэ сэдв рүү 20-од настай даа ч юм уу энэ бас орох албагүй. Одоо жишээ нь сайн нөгөө нэг ингээд рэпрүүд ингээд үндэсний үзлэх юм уу те боломжтой юм наадмын элемент оруулах гэдэг ингээд найруулга хийсэн байл. Тэгэхээр энэ ч нөгөө энэ арай дээд үеийн генерашнс гэх юм уу ингээд үеэс би ингээд үзэж байгаа хгүй найруулгыг. Тэгээ би их өөртөө нэтер таарлалтаж ярилцах боломж гарвал бас хэлнэ. Одоо үндэсний үзлэлийн тийм сэдвэр өдөрч эх орны те энд бол бас жоох юм амар юм хит хитэн шат хэрэгтэй. Жишээ нь магадгүй өөр орноос эх орноо ажигласан уу? Эсвэл энэ дэлхийн классикууд авсан уу? За дараа нь Монголынхоо классикуудыг авсан уу? Тэ? За өөрийнх нь гэр бүл ингээд нэг тийм чайгуу тийм хүнд хэцүү бас нэлээд тийм бэлтгэл хэрэгтэй бас сэдв штэ. Тийм билээ. Тийм. Би бүр амар их оронч байсан. Байсан ч гэж ер нь байгаа л та. Их оронч байхгүй юм бичин ч гэж байх. За 3 дахь хэсэг. Жинхэнэ хоббины хэсэг рүүгээ. Одоо орж ирж байна хоёлаа. Гэтэ эхний хоёр дээр ч гэсэн гарцааг нэг хоёр бичдэг хүн цуг суучаар ингээд жоохон хүндрэх тал байна тий. Харин тийм. Тий одоо энэ өгүүлэг нь бүр хүнд тий. Гэтэ одоо яах вэ одоо нөгөө хэний үлээ хүндхэн мэдрэмжээр орчлон туулгастыг өрөвднөм гээд их бол дотор юм хаа та 90-ад оны алтан үе. Бас эднийг 90-ад он бол танаас албар гоё юла. Өгүүлэг за даалгавруудад явуулсан уншаад ирсэн бах. Анхны дурлал гэдэг өгүүлэг байгаа. Тэгээд ер нь бичдэг
хүний хувьд ч гэсэн утга зохиол сонирхчийн хувьд энэ өгүүлэг хэр санагдсан бэ? Сайн санагдсан. Тэр тэгээ хэлбэр мэлбэрийн хувьд бол тийм одоо юу гэдэг сэтгэлгээний биш, задгаа биш юм шиг өртлөө. Тэр юмыг их гоё гаргажээ. Одоо тэр чинь хайрын тухай ч юм шиг, ер нь хүний мөн чанарын тухай ч юм шиг, залуу насны тухай ч юм шиг олон янзаар тайлж болохоор санагдсан. Тэгээ би бол илүү хайр болон залуу настай холбож ихэд ойлгох хүссэн л дээ. Тэр мэдрэмж юмыг хин нэгнтэй хамт туулмаар мэдрэмжийг хуваалцмаар байгаа нэг хүсэл хүнд байгаа нь өмнө бодож үзэж байгаа юм шиг сэдв болж бус. Хүн гэдэг нэг ганцаараа биш хин нэгэн миний мэдэрч байгаа юмыг мэдэрч байгаа хин нэгэн байхыг хүсдэг. Хүний мөн чанартай холбоотой юм шиг. Тэр шинэ санаа байлаа бас. Одоо баг чиний нөгөө хүсэж байгаа тэр нөгөө даалт мөлийн даалт аюу хүнд хайр гэдэг чинь баг тэнд явж байгаа шүү дээ тий. Ингээл нэг амархан болцсон тийм үү? Ингээл нэг гэл суцаа аваад нэг хүн эргүүлдэхэд амархан болцсон юм шиг яг эсрэг туйлд хоёр залуу хүн байж гин тий. Тэгээ би нэг энэ Монгол залуучуудад аль талаасаа сонирн бол гэж бодоод байгаа вэ гэхээр яг зөвхөн залуучууд ч биш. Нөгөө бид нар чинь ингээд нөгөө юу гэдэг жоохон сайхны тэнгэрлэлтэй юм уу нэг чи ингээд арга хэмжээнд ихэнх арга хэмжээнд очиод ингээд сонирхоод ажиглаад сонсоор нөгөө хөтлөгч ингээд магадгүй 10 хэлэхдээ нэг 5-6 удаа сайхан гэж хэлдэг те. За энэ сайхан өдөр одоо энэ сайхан арга хэмжээндээ ирсэн. Одоо энэ сайхан та бүхэн минь баг ингээд тий одоо энэ хүү сайхан гэл ингээл тэгэхээр хайр нь бас нэг тиймэрхүү юм сайхны гэх юм уу юм бялуурлын юм бас байдаг шиг байна тий одоо фемийн үндсгэнүүдийг бас би сонсох дуртай. Тэгэхээр бид нар ч юм болохоор хайрыг ч юм уу одоо магадгүй хос хамт байхыг нэг хамт жаргах гэдэг байгаа шүү дээ. Хамтран жаргая л гэж дуулаад байгаа шүү дээ. Сайхан жаргая, сайхан чимэн гэл дуулаад мэдшгээ төвшүүлээд байгаа. Одоо хоёлаа ярьж байгаа өгүүлэх төр бол наад дээр чи наад хоёр хүн чинь хайрыг чи нөгөө нэг хамтын юм зовлон харилцсан ойлголцсон байдал гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ бочор бас нэг бодлоо айгу харилцаад амар болчихж байгаа байхгүй. Магадгүй анхны гэр бүлээс нэг тийм төсөөллөөс тийм үндслээс одоо юу гэдэг тийм хүлээлтээс эхэлчихээр бараг тэндээсээ ч нуурсан байж магадгүй. Одоо ч ингээд нэг тийм бид тээр энэ зовлон дээр нэгдэж байгаа юм байна гэдэг нэг тийм бодол хахаар магадгүй энийг орчуулснараа ч юм уу арай тэр надад тийм шинэ школ ч юм уу болсон юм уу те. Тэр утгаараа гой өгүүлэг гэж бодоод байгаа. Гэтэ энэ нөгөө дунд сургуулийн сургагчийн уншлах штэ. Нөгөө манай классик өгүүлгүүчиг. Цэнгийн эрдний өгүүлгүүчиг. Тэгэхээр бас дайны сэдвэрээ орж ирж байгаа л та. Тийм байлээ. Тий. Тэгээд иймэрхүү өгүүлгүүд бас түүж гарах санаатай байна. Тэр гоё ажил болох хаа. Чиний тэр хүсэж байгаа тэр хайрыг буцаагаад нэг аналог хэлбэрт нь оруулах ажил их үү дээ. Тэр аюу сентиментал гоё өгүүлэг байсан. Тэр ч одоо ингээл багада найзалж исэн хүүхдгээ царийг санахгүй байгаа шүү дээ. Ер нь бол тэр мөчөд л анхаарч байгаа. Тэгэл хөөрхөн харагдсан юм яас мэдхгүй зүгээр л хин нэгэнт л одоо аав ээжээсээ өөр хин нэгэнт л би зэрэгт явлаа гэдгийг л хэлхийг хүссэн байгаа шүү дээ тий. Тэгэл тэрэн дээрээс ингээд хүн тэн дээрээс хин нэгнийг хайж исэн тэн дээр нь ч тэр охин гарч иж таарсан тэгээд нарийн сэтгэл зүйн байдлаас тэр гол дүрийг задлж харж болохоор нэг санагдсан. Хүн ер нь ингээд шууд хүнд дурлах хайрлах гэдэг чинь урдчлаа тэр хүнд яг ямар сэтгэл зүйн нөхцөл байдал бүрдсэн юм байсан яг ямар хэрэгцээ үүссэн байж байгаа. Яг тэрэн дээр нь
онц таарсан хүн бол чиний царайлаг нургалаг эс хамаарч дурлж болдог. Тэр яг надад харагдах шиг болсон. Бар санамсаргүйч гэмээр. Яг тэр нэг нэхэгжсэн хэрэгцэн дээр нь хүн ороод ирэнгүүт. Үсчихэж байгаа юм шиг. Тэгээд хүчтэй болж ин тэ нэг юм сэтгэлийн. Тийм. Тэр охин ч гэсэн хиндээ тоохгүй байсан шүү дээ. Тэгээд цэрэгт явах гэж байгаа гэдгийг сонсон гот бит хоёр хоёлаа тодорхойгүй ирээдүйдээр зогсож байгаа юм байна. Хоёлаа ер нь хүч магадгүй хоёр хүн байна гэдгийг тэнд мэдрэнгүүтээ ижилсэл мэдрэнгүүтээ ойлгох шийдтэй. Тэгээд хөрхөн нээсэн те яг явах гэж байна гэж бас өгөх юм байна гэдэг ойлголт авангуудаа. Энэ дээр нэг гарч байгаа ганцхан мөр байгаа. Чи яг тэр гоё моментыг олж харсан байна. Зэрэгт явах гэж байна, дайнд явах гэж байна гэж мэдэнгүүтээ нэг ингээд нэг момент үүсдэг шүү дээ тэр хоёрын хооронд. Тэгэхэд тэр охин юу гэж хэлдэг вэ гэхээр ирээс хүсэнд баярлалаа гэд хэлдэг. Тэгэхээр энийг магадгүй монгол хэлээр бичдэг эсвэл ер нь монгол уншигчд маань Япон хүн тэр аригато гэдэг үгийг ямар ингэж хүнд чинь өгч хэлдэг вэ гэдгийг магадгүй уншихгүй ч магадгүй. Тэрийг одоо анхлан орчуулгын өгүүлэг уншиж байгаа хүн байтугай би одоо 20 хэдэн жил зуралдчихэж тун сүүлвээс тун сайхнаас шүү. Ингээд одоо ямар ч юм зүгээр нэг одоо Love Generation юм дээр байж штэ Netflix дээр нөгөө нэг бидний үед бол одоо хит байла. Кимура Такуя гэдэг одтой байла. Тэр одын тоглосон 3 одоо топ романс Netflix дээр байж байна. Тэр ингээд үзээд ажиглаар гэл зурчил яваал, үл ойлголцол яваал ингээд явжсэн аа. Нэг энэтэй төстэй тайлбар дээр ингээд очтыг яг чам руу харжаад эсвэл зүгээр ердөө амьдрал дээр ч юм уу нэг юм заавал хоёр хайрт дуралтай хос байх албагүй. Ингээд харилцаад байжсэн аа. Яг нэг тийм ингээд харж агаад ригато гэх тэр юм дээр яг очдөг байхгүй. Акшн дээр. Тэр нь бол тэр дотор нь ямар их тийм соёл тэгээд талархах одоо чадвар те. Ер нь нэг тийм дундын ингээд хоёр хүн ингээд харилцааныхаа хамгийн гоё тэр төвшөнд очиж байгаа тийм соёл юм билээ л те. Тий. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө энэ бусад хүнийг бусадын хэлийг ойлгох, соёлыг ойлгох баг энэ аригато гэдэг үндсэн ганц үгээ хизээ яаж ямар сэтгэлээр ямар гоё юм өндөр түвшний соёлоос хэлж харилцаж байгааг нь хүртэл би ойлгохгүй чинь 20 жил явсан. Ямар амар ажил вэ гэж бол бодож байгаа. Хоёрт яг энэ өгүүлэгтэй холбоод Монголынхоо бас амьдрал байдлыг ярмаар л одоо сүүлийн үед хөдөөнөөс залуу одоо бүсгүүчүүд эзэгтэй нар амьдралаа ингээд рилээр харуулдаг шүү дээ. Тэр нь бас би баярлаад байгаа одоо яг тэнд чинь тэр чиний төсөөлөд байгаа гэр бүлийн уламжлалт харилцаа. Тэг мал ахуйгаа эргүүлдээ эзэгтэй одоо гэртээ гэр эзэгтэй хийгээд хүүхдээ өсгөөд ингээд байж. Эндээс ингээд энэ бас ийм амьдрах зам арга байж болох юм гэдэг тийм гэдрэг нэг жоох урсгал үүсвэл үсээсэ гэж би одоо хүсэж байна. Яа тэгэхээр хөдөөгөр ингээд монголоор ингээд нэг баг боловч явсан. Тэгээ би нөгөө юм баг амьдралын ингээд зорилго нь би ингээд романс баг гэж одоо хайр гэж боддог болохоор тэр залуу насндаа ингээд тийм ямар ч нийгмийн хувьд боломжгүй гендрийн юм тэнцвэр алдагдсан газар амьдарч байгаа хөвгүүдийн өмнөөс энэ ингээд бэлэг юм трэд идэх байхгүй. Тэр бол одоо зүгээр шорон энэ хэлбэрт ороогүй боловч харгислал. Тэ? Тэгэхээр над хүүчин дайнд явах гээд ингээд хүн чинь одоо эцэг гэхээ гэхүү тэ? Өөрийнхөө амь насыг гэхүү гэхэд яг энэ наа чинь өвөл ихний жоох хэсэгт мэдгэж байгаа ялагдцсан орны зэрэг байхгүй да. Тэгээ яагаад ийм амир хүнд ингээд юустай бичих чинь гэхээр
чинь баг бүгдийн тэгээд юу руу гаргаж штэ. Одоо магадгүй эргэж ирэхгүй фронт руу. Тэгж байгаа юм чинь за надад нэг тийм миний одоо сэтгэлийн одоо юу л хэрэгтэй байна гэд тэргээ ирээд яваад байгаа штэ. Сэтгэлийн бодох юм те. Тэгэхээр тэр хүний тийм баас те. Тэгэхээр хүний залуу наснд ми хамгийн чухал юм юу вэ гэдэг барыг харагдаж байгаа байхгүй. Хамгийн чухал юм. Яг за би өглөөтэй л гэж бодоход чамд юу хэрэгтэй вэ? Тэ? Тэгэхээр зэрэг юм манай залуучуудыг ингэж бүр ингэ тоомоо гаргацсан тий. Нөгөө хөдөө байгаа ганц бие гэр бүл хүмүүсийн 88% нэрхтээ байж юм уу тэгээ тий. Зүгээр нэг хүний өхөл бол юм энэ л олон саяны статистик гэдэг шиг болцсон. Бас тэгээ байж байгаа нэг юм байна. Тэгээ энэ сүүлийн энэ төр залуу эцэгтэй нар их хөрхөн ба. Би нэг 2-3 хүн дагч. Яг байгаараа тэгэл. Тэгэхээр бидний нөгөө нэг яатсан дэлхий вэ гэдэг юм чи эсрэгээрээ бас гоёор ажиллаж байгаа зү. Харин анзаараагүй юмнууд амьдралд зөндөөл юм. Бүхэн нөгөө утас ашиглаж сошиал амьдралаа тавьдаг учраас огт фэйсбુક ашигладаг хүн гэж хүртэл байж та одоо. Тийм хүмүүс амьдарч болж байгаа тэр хүмүүсийн амьдралын гоо сайхан руу нэвтрэх бол дандаа гоё идэг. Дандаа шинэ юм бодогдуулдаг. Луг хөдөөр хангалттай явмаар л байна. Хэцүү хитэн наснасаа ингээд утас сэргэлж байгаа юм. Тэр ч тэгэл. Яг Android утас ухаалаг үйлдвэрлэлийн системтэй утас 3-4 дэх ангитай байлаа. Гар зургийн уралдаанд оролцсон чинь төрүүлсэн чинь утас өгсөн. Тэгээ тэрнээс эхэлсэн шүү дээ. Тэр чинь нэг 9-10 тэл юм уу. Тэгж ихсэн л энэ. Тэгэхээр тэгэл зүгээр ердийн амьдралынх нь гэдс нэг хэсэг шүү дээ. Хамт өссөн энэ орчинд. Өрөөсөө сонин биш юм болж амьдралд орж ирсэн хамт төрсөн учраас. Одоо би ч эндээ амар дуртай. Ер нь ингээд айгу бас зугаацч хэргэлдэг. Тэгээ жоохон сайн юм хүчтэй барьж яхийг боддог. Дуртай. Тэгээд дээр нь хичнээн чиглэлтнөө ер нь хичнээн хуваагдж блок болно. Тэр дотор явж байгаа тэр нэг юм энэ чинь үсгээр за яг зураг төрсөн хасгад энэ үсгээр харилцаа явж байгаа шүү дээ. Тэрийг бас ажиллаж явах сонирхолтой. Нөгөө талаар та нараас бид нэг зүйлээр одоо юу гэдэг хоцсон ч юм уугүй ч юм уу ямар ч л гэсэн энийг байхгүй байхдаа амьдрал ямар байсныг аягүй сайн санаж. Гойсон. Би хизээ энийг энээсээ салах тийм лагшри одоо юу гэдэг тансаг тийм эрхчлэн төрөх бол гэж бол боддог л доо. Болоогүй гэхдээ одоохондоо аягүй зугаатай байж байгаа. Одоо 90-ад он байгаагүй 2000-ад оны ихэнх үеэр бол бид нөгөө Nokia барьдаг гэсэн. Бас тийм нэг алтан үеийн шинж бол байсан яг бас мартацгүй байна. Тэгээ тэр хэрээрээ технологид ерөөсө хэр халтаадгүй үеийн гарч ирсэн. Би бол одоо манай үеийнхний онцлог бол эргээ технологид нэг их ач холбогдол өгдөггүй болсон юм шиг санагдсан. Тэгээд би Nokia барьдаг зөндөө залуучууд мэднэ. Тэгэл тэрэндээ сэтгэл хангалаа. Би яг сэтгүүлч хийдгүү одоо ингээд энэ сошиал руу орж юм тандж ажиллах шаардлагагүй ажил хийдэг бол тэгэл товч барьсан ч ер нь чадна. Тэгэд нэг тийм технологиос татгалцахад ер нь бэлэн гэж хэлэх сонир биш юм уу те. Тэг нэг тийм ялгаа ингэж гарах болов. Би бол өөрөөсөө дээш үеийнхэнтэй яриа технологийн жоон сүудэртэй сөрөг тал юм хүмийг ярихаар ерөөс хэр халдаадгүй шүү дээ. Технологи гэж ийм сайхан юм байдаг. Яг хэр халдаахгүй бас ч гэж
гайгүй байна. Нөгөө шунал нь бас аюу хэцүү те. Одоо утас биш л те одоо жишээ нь одоо энэ манай улс төрийг ингээд ийм болгож байгаа хүмүүсийн тэр нөгөө багт нь гэх юм уу залууд нь юу ч байгаагүй. Үсхийн үлэл гэж хэлдэг штэ. Тэгээд тэр одоо бүх юм гоё юм шүү те. Нэг гадаад явсан ч гоё. Тэгэл нэг төрөөс нэг айлчлал бичүүлчих гэлэг дааж авчих гал те. Тэр нэг ямар амар юм бэ те. Тэгэд би бас өөрийгөө хаяа ингээ анзаардаг шүү дээ ингээ нэг юм айгүй ховор байсан үеийн ийм сонин одоо хувцсанаар авсан ч гэсэн те тийм хүнд яг үлддэг болмор. Тэгэхээр зөвхөн технологи биш баг. Утсандаач биш баг. Утасны хувьд бол хүний нөгөө тарих юг ялгадгүй. Чи миний хажуу сууж байгаа энэ цаана ярьж байгаа хоёрын тэр процесс дээр адилхан модулах юм уу та. Тэгэхээр хүн ч нөгөө хажууд нь хүмүүс юм ярьж яхад чинь оролцохгүй суудаг цаашаа булан тараа суудаг хүн гэж байхгүй шүү дээ тий. Тэр утгаараа бол энийг тавихад айгүй хэцүү болсон. Бас практик хэрэглээний давуу талууд байгаа тий. Одоо ядарчл мобайл банкинг интернет та нар өөр нэг юм процесс амар хүндэсэн үед арай жоохон байсан баха. Бас л төвхтэй байсан шүү дээ. Ер нь процессууд бол тэгэхээр процесс юм байсан баха. Би гадагшаа сурах гал яваал тэр 3 номерын билүү цонх тэр улсын бүртгэлийн цонхон дээр энэ гадаад паспортын тэр очер тэр аллаан тэр ямар байсан гэж бодож байна те. Тэгэхээр эн чинь гоё процессыг ер нь юм хэрэггүй процессыг easy болгоно, хэлбэр болгоно гэдэг ч юм бол өстой жинхэнэ нөгөө унших бодох үг нэгчлөөний цаг нэмэгдэж байгаа шүү дээ одоо. Одоо Чехийн жишээ нийснэр. Чехийн нөгөө технологийн тухай биш ер нь хүмүүсийг хүн төвчөр процессоос чөлөөлөх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Таны хэлснээр бол технологи биш тэр жоохон дутуу маягийн өссөнтэй холбоотой хэсэгт яригдлаа шүү дээ. Тий. Тийшээ явал илүү оновчтой юм байна л да. Гэхдээ тэр ер нь ямар ч гэр бүлд дутуу хуцуу одоо хөдөө гадаа яаж зөссөн байж болох. Тэрийг сэтгэл зүйн үед ингээд баялаг өсөж хүмүүжгэд стожинхэн л ном харих болдог. Тэр нөгөө миний энэ сэдв юм. тий. Ном уншсан бол тийм болохгүй. Ямар дутуу өссөн юм шиг мэдрэмжтэй байхгүй болов гэж бодож байна. Бид нар үнэхээр өстэй түрүүн би нөгөө гоё байсан гэж хэлээд байгаа нь баг тэрийгээ л хэлж байгаа л та. Манайд үнэхээр орчуулгууд ер нь зохиолын соёл бол бас гоёлцсон байсан. Цэндүртэй байсан ч гэсэн. Үнэхээр бид нар шуудаа харна уншдаг байсан. Одоо тийм дурсамж бичдэг хүн зөндөө байгаа штэ ингээд уншаад загнуулаад баг болгоод лааны гэрэлт чидэнгийн гэрэлт уншдаг байсан гэдэг. Үнэхээр уншигчд ихтэй байсан үйл тэ. Өөр юм бас бидний гарт дээр ховор байсан. Гэтэ чиний хэлж байгаа шиг юм гоёор тэ бид нар ингээд ном уншигчд байсан болохоор 90-ад оны тэр шок тэр нэг тийм ядуу тэр үеэс ямар нэг тийм комплексгүй гарч чадсан уу гэвэл бүрэн бас орж чадахгүй те. Хүний одоо энэ тав дахь материаллык байдал гэдэг юм бол тийм бодтой юм те. Тэгэхээр манай үеийнхэн гэх юм уу надаас дээш үеийнхэнд энэ төр та нараас харахад тийм нийтлэг бас онцлогуд харагддаг л бах л та. Тэр чинь бол тэр систем заавал хүнд нөлөөлдөг юм ер нь баталгаа. Одоо жишээ нь миний нөгөө түрүүн би чамд хэлсэн миний өссөн үеийн ингээд өвчин юм шүү би хаяа боддогхгүй бүр хамаа намаагүй цуглуулад. Тэр чинь нөгөө санхүүгээс эхлэх бат мат явчихсан бас айгу асуудалтай. Өвчин юм шүү гэдээ өөртөө авах жоохон хилтэй. Гэхдээ л ямар ч гэсэн ядаж л үйлдвэрлэлийн бүртгэлийн урдаас хямдруулаад өглөө те ядаж л бид нар аксессуарыг цуглуулах боломжтой болчихлоо тийм үү. Тэгээ би чамайг ингээд аксессуарыгаар ялгараад гэхэр гайхаад байхгүй. Одоо эн чинь ингээд өстэй хүмүүс ингээ өөрийгөө
зодж юмар тий. Одоо гэдэг хоббироо энтэндээ ингээд зүг явж яхаар боломж нь бол бидний үед байгаагүй. Ямч байгаагүй. Тэрийг авах нэг мөнгөнч байгаагүй. Тэгэхээр чинь Токиогийн залуучууд бол ерөөсөө ямар нэг элементгүй ер нь хувцалдаггүй шүү дээ. Тэр чинь яг тэр GDP-ийн түвшинж нөлөөлж байгаа нөгөө манганы соёл нөгөө дүрс үсгний ханзны тий соёл нь нөлөөлж байгаа. Гэтэ ямарсан боломж нь байгаа дээ тий. Жишээ нь малгайг бол үнэхээр бас янз бүрээр өмсдөг. Амар халуун зунтай шүү дээ. Тэгтэл ер нь бас малгайтай явна шүү дээ. Тэгэхээр хэрвээ танаагийн ч гэсэн ингээд энэ боломжн дээр аксессори муутай бол энэ бас л бид нар залуучуудаа яг юм гоё хувь ертөнцийн гоё чөлөөтэй болгож өгч гэнэ үү те илэрхийлэх чөлөөг нь өгч гэнэ үү соёлын асуудал. Тэгэхээр бас л нөгөө ихэнд ярьдаг шиг нөгөө залгуулах гэхээсээ илүү бүр ингээд яах ёстой шүү дээ. Батраад мандан батраад би одоо авсан юмнууд харахаар бүр нэг эзэс зүүхгүй байхтаа л гэж боддог. Тэр яг бас миний нөгөө гоо зүү мэдрэмж тэгээд илүү нөгөө урлаг төрслөг урлаг талдаа contemporary тэр юм сонирхолтой холбоотой бас ах л та арай ч гаждуу юм аксессури бол цуглуулж байдаг. Өөр тийм ингийн үед зүгт арай тохиромжгүй юм гэх юм. Тэрнтэй бас хамаатай яг зүгдгэн байна бол. За цуглуулах нь өөрөө бас нэг тийм юу вэ те онцлогтой цуглуулах шиг байна те. Тийм загварын үед арай авангард contemporary тийм юм. Аксессури чинь гоё жоохон бас жоохон зардалтай л хобби л. Тийм Монголд бас яг гоё аксессури олддгүй маа. Яг тэр хайж байгаа. Гадаад интернет явж байхдаа л бах нэг авдаг. Зураач нөгөө саран цэцэрлэлт их ч нэг зөвхөн аксессуригаар үзэсгэлэн гаргасан. Гоё юм тийм үү? Тэгээ өөрөө бүгдийг хийсэн. Тэр тэндээс ер нь эхлэлтэй миний энэ хобби. Тэгээ өөрөө яг дархны ажил хийгээд тэгээд дандаа бугуурч нэг зүйлт хийсэн. Тэд нар нь яг нөгөө бүр галзуу солиотой юм байсан л да. Надад ч гоё юм байна тий. Цочирдоод. Тэгээ тэрнээс хойш тиймэрхүү цуглуулдаг болсон. Наад зах зээл чинь ч гэсэн нөгөө эрэлтийн нөгөө тал нь шүү дээ. Эрэлт үжиж зах зээл нь хөгждөг. Хэрэглэгч нь олон байжгаад дарахтууд нь тий тэрэнд нийлүүлэлт хийж эхэлнэ. Харин тий. Тэрээс хаа явсан газар заавал нэг тийм аксессуритэй маркет ч юм уу ордё. За сүултээ үнэхээр хобби руугаа орж ирлээ ном ярьж ийсэн аа тий. Сүулт за ном ярьж байгаа хэсэг юм чинь өөрийнхөө бичиж байгаас гадна ер нь ямар ном уншиж байна? Ер нь одоо юу яадаг юм бэ наа? Одоо бол номыг тэгээд сонголтоор уншдаг болчтой юм тэгээд яг өөрөө юм бичих ажил тийм эрэл хайвал хийж байгаа учраас агуулга интертэй биш. Хэлбэр тэгээд сэтгэлгээний хувьд над одоо юм өгч чадах тийм юм ингээ хайгаад тэгээд ингэ уншиж итлээ миний бичих хэлбэр биш. Ингийн өгүүлэмжтэй энэ шууд хаяал гэл тийм болцсон. Тэгээд илүү нөгөө нэг анх над юм бичих сэтлийг ингэж бичиж болд юм байна гэж одоо алмааруулсан хэдэн зохиолол эргэж уншдаг л болчдөг юм шиг. Нөгөө мастер Маргарита 100 жилийн ганцаардл профессор үйлүүд ч юм уу. Тэр хэд дээрээ л ер нь хэрэгэлддэг л болчиход байна. А сүүл тэр Сербийн Милорад Павич гэдэг хүнийг бол олж нэгээд бас баярлалаа. Салхины дотоодтол гэсэн тууч. Тиймэрхүү яг нөгөө ер нь юу бичмээрэн тэрийг унших, эсвэл юу уншмаар нь тэрийг бичих хоёр чи хамаатай юм. Болчихсон юм шиг л. Тэр сонголтын дээр амар их уншдаг байхаа болоод. А зүгээр уран зохиолоос гадуур айлуулах өөр сэдвэр мэдлэгээ зузаатах зорилгоор унших төлөвлөгөөтэй тэгээ баахан түүх мөх юм аваад хураачдаг тэгээд уншиж байгаа ч малгал юм даа бичгтээ хэлээд төвлөрөөд Тэгжэл
чи одоо надад би чи нийгмийн одоо онол талдаа төгсөн шүү дээ одоо. Надад одоо ч гэсэн утга зохиолын хажуугаар нөгөө тэр унших зовлонтой байдаг. Тэ одоо жишээ нь 2 том ном саярлаа, нэг нь 1000 утастай байна. Би ч нөгөө бас нэг хийгээд байгаа ажилдаа бас хариуцлагатай хандах гэдэг шүү дээ. Чи чамайг уншиж байгаа хүнээс илүү уншихгүйгээр бичих ёсгүй гэж бол би бодож байгаа. Тэ? Хүн чамайг уншиж яхад чи яг адилхан ингэж явж ирсэн аа. Зүгээр л нэг тийм байхгүй, тийм байхгүй гэдэг гэдэж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ магадгүй юуны асуудал ах л та. Үнэхээр яг жихнээсээ хобби байхгүй та. Фикшн унших гэдэг шүү дээ. Тэн дээр бол адилхан жоохон зовлонтой ах ингээд амьдралд нийгэмд оролцох гэхээр өөр юм шиг байдаг. Сонирхол нь өөрөө гаддаг. Сонирхлоо шууд даах гэхээр бас арай тансаг болох гаддаг. Тэр чинь бол ойлгоод. Нэг сайхан чамд цаг хугацаа байна да. Уу надад байна л та. Одоо нэг их уншлагын нэг том давлгаа явуулъя гэж бодвол энэ. Тэр бол 10 жил байхад нэг явсан. Тэгээ одоо дахиад нэг бүр нэг сууж чагсаалт гаргаж байгаа нэг унших. Яг үнэ. Нэг тийм давлгаа одоо хэрэгтэй л. Нэг ингэдэгтэй ингээд нэг юм за яг жигд ингээд өдөр тутмын амьдралд уншаа явж явах нэг хэсэг. Бүр ингээд огцом ингээд нэг нөгөө дайан шиг юм хийнгүүт амар огцом нөгөө юу жамп хийдэг те. Ингээд тарих ингээд хөө томроод байгаа юм шиг болоод ер нь сүүлчийн утсыг хаахад бүр өөр хүн болсон юм шиг санагддаг. Тийм мэдрэмжүүд байдаг шүү дээ. Тийм юм хөөр ном байвал сайн. Тийм. Догмодгой хөрхийн нэг ярьслага жон сонссон чинь 10-таа или 11-т дүлгэн дооныг унш дуусгасан юм байна. Тэр чинь 4 дэвтэр чинь бараг 1000 хатан цууцсан юм байна шүү дээ. Тэгээд сүүлчийн утсыг хаасан чинь би тэгэл насанд хүрсэн байсан гэж хэлсэн. Тэр оновчтой илэрхийлж санагдах таалагдсан. Тэгэхээр ном бол аюу хүнд унших хүнд хөдөлмөр. Тэгэхдээ уншаад дуусахад үнэхээр хүн өөрөөсөө өөрчлөлтийг бол анзаарч болох нөлөө нь үнэхээр мэдрэгддэг хүчтэй зүйл шүү. Наадах чинь нөгөө цэцэн Эмерсон хэмээн алдарсан хүн нөгөө шинэ идегээр ингээд өөрчлөлт орцсон тарих эргээд тэвэндээ орох боломжгүй гэж хэлсэн байдаг үлээ гэд өнөөдрийн ярьслага дуусгая та. За ярилцсанд баярлалаа. За баярлалаа.